Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Гэр бүлийн радио 104 очроо бэлтгэсэн байсан. Юу вэ? Өглөөний мэндгээ хоёул очроо хаяа шүү заяа. За 1 2 3 Өглөөний мэнд. За ингээд гэр бүлийн радио 104.5 84.5 Ямар уналттай юм бэ? Яах ёстой. Бүр дэше явах гоё ёстой. тийм дэше Ваа явах гэх гоё. хэрэгтэй. Дэш наваа юу. За. За дахиад 1 2 3 Өглөөний мэнд. Гэр бүлийн радио 100 Гоё. яаж байгаа сонирн биш үү? Гүй зүгээр. За гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр хамт байгаа та бүхэндээ өглөөний мэнд хүргэн мэдчилж байна. Анх удаа нэг төрж байгаа юм шиг. За. Төрж мэдлээ. За Тийм ээ тэгээд гэж. цаашаа явууч. За тэгээд өнөөдөр манай студид үзэсгэлэнтэй Заяа, цоглог Эрка, нэг тийм тэгж үнэхээр хэлээрэй. мэрэгжлийн манай Мизүү найруулагч тэгээд дарууд өлгөөхөн очрооноор байна. Яг ингэж хэлдгээ хэлээд өгсөн юм шиг дээ. Бэлтгэсэн байсан би Аа, харцсан. за. Нэг юм бэлтгэсэн. За цаашлаа тэгээд Бага. За тэгээ манайх тэгээ цаашаа яадаг. За шууд холбогдоод орж ирэх утас бол 1146 104 5. 1146 104 5 5. 3W1045 цэг минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг боломжоор Вебсайтаар сонсох сонсох гоё боломжтой. За мэдээж бол радиогийн долгионыг манай очроо хэлсэн байгаа те. Facebook-ийг хэлдэг. Гэр бүлийн радио 104.5 гээд Facebook хаяг байгаа. Манай хүн мэдээж түүнийг дагаад тэгээ дээрэс нь үзээрэй. Тий, Бидний үзэх царайг боломжтой харах боломжтой бид. Тийм штэ. Яг зөв. За тэгээд нэвтрүүлэг эхлэнгүүт бас яадаг лээ. бид нар чи яах ёстой вэ? Яах ёстой лээ. Меншон хин. Ямар юм аа? Меншон. Тэс буруу хэлээд байна. Зөв. Зөв биз дээ. Меншон. Хүмүүс ойлгож байгаа ш. Меншон. За. Меншон. Меншон. Меншон нь гоё юм биш үү? Меншон. Солонгосоор ярьдаг юм шүү дээ. Меншон гэдэг солонгос. Меншон нь гоё юм байна. За дөнгөж эхэлж явах чи хүний байдалд оруулаад байгаа юм байна. нэвтрүүлэг эхлээд бид нар Очроо шууд байдалд орлоо. меншон хийдэг байгаа. Та бүхэн одоо яг одоо хамтдаа Меншон. сонсох хүмүүсээ Тий. меншон Меншон. хийгээрэй. Өөрөө сонсоод Ямар Меншон инээдтэй хийхдээ сонсогдсон. ямар Нэрэ мангар инээдтэй сонсогдсон. за чи алнаа гэж. Англи хэлээр сур заяа. меншон хийснээрээ бид нар яадаг вэ гэхлээр тэрнийг очроо тайлбарнаа. Яах вэ гэхээр Меншон хийснээр меншн хийснээр бид нар бас ингээд шалгаруулад баасан гараг шалгаруулад шалгаруулах юм аа бүр. тий, Аха. гэр бүлд хэрэгтэй гоё урамшууллаар бэлэг өгдөг байгаа. Урамшууллаар билээ гэдэг юм. Ямар хүмүүсээс өгдөг лээ. Өнөөдөр очроогоос айгүйг асуултсан байгаа юм. Ямар хүмүүсээр өгдөг лээ. Хүмүүсээс одоо хүмүүсээс ингэж шалгаруулж өгдөө. Яг меншн хийсэн. Аха. Тэгээ дээрэс нь зүрхэн давлгаа за. тэр хүмүүсээс шалгаруулад гоё урамшуулдаг байгаа. Амьдралд нэг бяцхан ч гэсэн дэм болж. Бас дэм болд юм уу? Болдгүй байдгийг тэр чинь амьдарч байгаа энэ гоё агуу амьдрал дэм болж бид нар бас урамшуулдаг байгаа шүү. Их сони юм өгсөн байдаг бид меншн нар. хийгээрэй. Өмнөх одоо түүхээс харах юм бол бид нар өдрийнх нь хоолыг нь өгсөн байдаг. За тэгээд өчигд өнгөрсөн 7 хоногт бол хамгийн ойрхоноос гэвэл одоо бензинийг нь дүүргэж өгсөн байдаг. За бүр ховд руу дүүргэж өгсөн шүү энэ удаа. Тэгсэн. За бензин дүүргэж өгсөн байдаг, хоол өгсөн байдаг, витамин өгсөн байдаг. За ингээд гих мэтчлэн бид нар гэр бүлэрээ цагийг өнгөрүүлж болох одоо шалтгаануудыг шалтгуудыг одоо бид нар гаргаж өгч байгаа гэж ойлгож байгаа. Өөрсдөө бол хөөрхөн. За тэгээд бас юу бүр драмын жүжиг үзүүлсэн тий. Тэгж байгаа. Тий, одоо удахгүй бүр өөр сонь юм үзүүлнэ. Бидэнтэй хамт байдагт баярлалаа. Өглөөг хамтлаа Баярлалаа. өгсөн баярлалаа гэд бидний зүгээс бэлтгэн бэлээ бэлдэж та бүхэндээ хүргэж байгаа. Меншн давалгааг гэс 10 секунд явуулчих уу? За тэгье. За ингээд манайхан меншн ингээ ойлгодгүй байвал хараа комент хэсэг дээр нь очиод тэр нэг үсэг шиг нэг юм угалзарсан юм За тэмдэг маш байдаг нарийн шүү дээ. тайлбарлаж За байгаа. тэрийг ингээд тавиад тэрнийхээ хойноос та меншн хийх гэж байгаа хүнийхээ эхний нэрний үсгийг тавихад л тэр хүн чинь шууд гараад ирнэ. Facebook тань шууд санал болгоно. За тэнгуут нь тэрийг нь дараал ерөөсө тэр хүнийхээ нэрэн дээр дараал болоо. За тэгэл сend гээл дарахад болно доо. За ингээд меншн хийдэг байгаа. Зэ болцсон уу? Болсон. За, болсон. Болсон.
За бүгд меншин давалгаанд нэгдсэн бол одоо сайхан амарсан уу? Хөө сайхан амарлаа. Амралтын өдрийг үнэхээр гайхалтай өнгөрүүллээ. Яг тийм нэг Өглөө. Яг бэлдэггүй юмнуудын бас асууцаа гэл. аюу тийм шоу чи хариулаад байна те. Яаж юм нэг тийм мэдрэмж өгөх юм. Өнгөрөөсөө. Тийм ээ өнөөдөр бол үнэхээр гоё байна. Тийм ээ Энэ завсаа. үеийн дандаа шоу моо хөтлсээр байгаа тэгээд. Тийм ээ. Эпэм араа өөр өгдөг юм аа. Юу арай өөр гэсэн бэ? Гэхдээ нэг жоохон эпэм FM. За FM гэсэн үү сайн тий. тий. Тим ч гэхдээ болж штэ. На тийм чи ер нь бол брэнд болчиход байгаа. Тимээ чи ингээл аваад Тийм явж ээ. байлаа. Тимээ. За Эрка сайхан амарсан уу? Тимээ. Сайхан амарсан. Одоо надаас асуу. Чи бэж. За одоо надаас асуу. Сайхан амарсан. Тийм ээ би сайхан амарлаа. Яасан гинэ? хоёр зоохгүй байна. Чи минийх юм байна. Наа чи миний стил юм байна. Одоо тий найруулагч гэсэн. Хоёр зүгээр Тийм хөө. ээ би сайхан амарсан. Хоёр зүгээр тэгсээ хөө гэж. Тийм үү? Тэгээд тэгсэн үү тэхөө? Ай хөө Угаасаа тэхөө. Чи минь хөө. Хэрхэн амарсан тухай удахгүй бүгдөө ярин зэ. За. Тий. Тэгэн штэ. Сайхан амарсан тухай ярина. Тэрийг миний яриулах гадах эхлэн. Тэрийг минь. Юу амар дотнчиж дууддیں۔ Чи үнэхээр сайхан амарсан байгаа байна очроо. Тэрийг юм байж л та. Тэрийг минь 50 оргидэр гэж. тэрийг нь төр яриулахгүй байжээ. За, Тэгээд комментуудыг надад яг ингээ сүүлийн меншн давалгаанууд харагдаад байна л да. Өглөөний мэд хүргэсэн комментууд Эрка очроод харагдчихвэл Харагдаж шүү. Тий. Хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг одоо цоллон дуудах хэрэгтэй байх. За. Болцоохон богийн маань Ундраа Бат болд гэдэг. Гэргийгээ сайхан меншнийг ороод ирсэн Вай, байна. за. Тэгээ бусад меншны хэсэг хүмүүсийг дуудаад яах вэ? Үе. Балцуур уран чимэг манай эгч маань Америкийн нэгдсэн улсаас мэдчилж байна. Өглөөний мэндэ гэсэн байна. За эгч чинь нойр цайрсан болтой. Гэхдээ одоо тэнд чинь орой болж байгаа шүү. Орой болж байна. Тийм. Эгчийн нойр цайраг байх шиг байна. Нойр цайрна гэж вэ? Нойрондоо дасцсан гэж юу? Тий. Одоо цайраг байна. цайрна гэдэг нь юу гэсэн үг юм? Цайрчгаараа шүн удаа болчдөг хөөхгүй. За зарим Одоо хүмүүс шүн биш шүү дээ тэнд чинь. профайлийнхаа зургийг Одоо сольсон чинь байна. Дөнгөж 7 болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. 7 цаг гэхэд би чинь бүр амар ядраад унтаад өгдөг хөөхгүй. Тийм үү? Тийм нөгөө дөнгөж нисээд очсныхаа дараа би бүр сар тэгж Одоо энэ хүн чинь бараг 10-аад тончлоо. 10 тонцсон уу? Тий, архаг болчлоо энэ чи одоо. Их ч бас архаг юм байна өө. Архаг. Би бол одоо өстой арай барахгүй байгаа маа. За манай Жун Даги болон бусад маань ороод ирээрээ, нааша ороод ирээрээ гэд ингэсэн байна. Ингэсэн байна. Миний өглөөний минь зүрхтээ нүд явуулсан байна. Тэгсэн За тэгээ байна. өглөө камттай эхлүүлж байгаа бүгдэнд нь тунчиг их гэлалаа. Одоо хідүүлээ ихний болон руугаа тун удахгүй шилжих гэж байна. Өнөөдрийн болонгуудын Ой надад коммент байна. За. Давас сүрэн баяр маань гигэн тунгалаг өглөөний минь баярлаа хайртай шүү гэж илгээсэн бол үргэлжлүүлээд Жундагийн шинэхэн 7 хоногийн мэндийг шинэ 7 хоногийн шинэхэн өглөөний минь гэсэн байна шүү. Тийш ер нь уншчихсан уу? Тэгээ ер нь нийлэнхүүд нь батсан доо. Тийм байна. Нийлэнхүүд нь айгүй дажгүй Тийм батсан байна. шүү. Өглөөний минь гэж мена битсэн байна. Уншсан юм уу? Уншсан юм. Гурван зүрхтэй нүдэн Балцуур уран чимэг гэж сод 2 содком нь ороод ирэх гэсэн байна. Уучлаарай тэр чинь меншн давалгаа шүү. Тий. Мөө. Унтж байгаа хүүхдээ урайлан дуудаад идэг ямар амар харгисан юм бэ те. Зарим нэг хүмүүс нь ганцаараа яриад байна шүү. Хоёроо гэж шүү. Та хоёрт бас сургамжуулж магадгүй уншлаа. Яасан юм уу? Очроо ганцаараа ирсэн. Тий би яриад л өстрөө. Та хоёр ярьж байгаа чи би ганцаараа зөндөл юм ярьлаа шүү. Бүр гой юм ярьсан. Нэр юм ухаарлаа юм ярьсан. Ярьсан. Нэр ярьсан юм уу? Ярьсан. Яана яста анзаарсан гэж уучлаарай очроо. Одоо нэг сайхан булан руугаа шилжээч. Өнөөдөр ямар булангууд хүрэх вэ? Очроогоороо нэг сайхан хариулъя да. За өнөөдөр бол эхлээд баярлаа өчигдөр минь гэ тэ. Өчигдрөөсөө харсан. Тэр гайхалтай зүйлүүдийг ярих болно. Энэ ямар гоё юм бэ? Болно. Дараагийнх нь. За дараагийнх нь болохоор бид нар хоёр дахь гэр тэ. Одоо байгууллагын соёл моёл гээл ер нь бол тэр тал дээр нэлээ ярина. За. За тэгээд ярилцлагын нэвтрүүлэг энэ хоёр булан минь дууссаны дараа тэ. Булан минь гэж шүү бас. Манай Эрка тэрийн заяагасаа толгоогоо чилээдэг те. том өрөө. Одоо ер нь том өрөөндөө нэлээд бас жоохон цоглог байцсан. Сони оруулнаа. За том өрөөг яриад яах вэ? Шууд нөгөө том өрөөг яриад яах вэ гэсэн. Одоо тэгэхээр хэдүүлээ. Эхний булан руугаа арцгаая. Хамгийн эхний булан бол баярлаа. Өчигдөр минь. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь.
хоног бидэнтэй аз жаргалтайгаар дуусаж бид 7 хоногийн төгсгөлд аз жаргалтайгаар хорон мөч цаг хугацааг өнгөрүүлээд 7 хоногийн эхлэлдээр амжилттайгаар ирсэн байна. Энэ 7 хоногийн гэрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхийн тулд бид өчигдөртөө талархаж, урагшаагаа харж тэмүүлж амьдрах гэж байна. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоо ураатай Улаанбаатарын өглөө хамгийн ихний булан маань баярлалаа өчигдөр минь болон хүрдэг байгаа. Тэгэхээр өчигдөртөө хідүүлээ талархаад өнөөдрийг илүү сайхан болгоцгоё. Өчигдөр танд юу тохиолдсон бэ? Яг одоо комент хэсэгт өөрсдийнхөө өдөр тутамдаа биш өчигдөр болсон шүү. Өчигдөр болсон онцгой зүйлсээсээ сургамж авсан гоё зүйлүүдээ бидэнд илгээгээрэй. Гэр бүлийн радио 104.5-гийн кириллээр бичгээр манай хуудас гарч ирэн тухайн утсан дээр Улаанбаатарын өглөө дүрстэй өглөөний шоу маань эхэлсэн байгаа шүү. Мэдээж шууд залгах хуудас 1146 104 5 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Баярлалаа. Өчигдөр мэн. Тийм ээ. Хамир хэлсэн байна бид гурав. Тийм ээ. Өчигдөр мэн. Гэтэ би яг энэ сэдвийг яг бодож байсан чинь хүн болгон ер нь маргааш нөгөөдөр ирээдүйнхөө төлөө амьдрдаг юм байна те. Өчигдрийг айгүйх гомдоод юм байна. Өчигдөртөө тохиолдсон сайн сайхан зүйлүүдийг олж харддаггүй юм байна. Тохиолдсон муу зүйлээсээ гоё сургамж авахыг хичээд ер нь баг байдаг юм байна. Ааха. За Тэгвэл сонсогчтойгоо холбогдъё байна уу? Тэгвэл гин. Байна уу? Тийм ээ. Ай, байна уу? Байн өглөөний минь. Өглөөний минь. За сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Хинтэй холбогдсон бэ? Инхүү шана. Инхүүш. За. Инхүүш амралтын өдрийг сайхан өнгөрүүлв үү? Амралтын өдөр сайхан өнгөрсөн. Гэхдээ өчигдөр ажил өнгөрсөн. Оо, за. Чи манайх нөгөө би нэг жижигхэн газрын гүйцэтгэх хийдэг байхгүй юу? Аха. Тэгээд нөгөө нэг манайх ч нөгөө ерөнхийдөө нэг захиалгандаа шууд тэтгэл үйлдвэрлэдэг учраас захиалгандаа баригдаж ажилладаг. Аха. Захиалга орж ирэх юм бол ажил амралтын өдрөөс нь. Оо. Би өчигдөр нөгөө нэг сая төрөлсөн амралт манай нэг ажилчны жоохон биеийн асуудал гараад ажил дээр жоохон асуудал үүсгэсэн байсан. Аа зөв. Тэгээд нөгөө хүн чинь яг нөгөө нэг ингэдэг юм билээ шүү дээ. Манайх ч нэг олон ажилтнтай биш. Ажилтнтай байхгүй юу? 22 3 ажилтнтай. Тэнгууд нөгөө одоо ч хэлбэл нэгнийгээ орлоно гэдэг нь үйлдвэрлэлийн бүсэд жоохон хэцүү байдаг байхгүй юу? Тэр хүн одоо энэ мессенжер суусан бол энэ ажиллаа л хийнэ. Тэрээс очиод нэг шалга байгаад нэг аяг угаад нэг ширээ арчин гэсэн юм. Ер нь бол үйлдвэрлэлийн бүсэд тийм байдаггүй. Яг өмнөх ажиллаа л хийнэ. Тэгжээж нөгөө үе шат дамжлагаараа бүтээгдэхүүн маань бэлэн болох явсан. Асуудалгүй, доголдолгүй хурдан гардаг. Тэгсэн чинь манай нэг ажилтаа асуудал гаргаад тэгээд нөгөө би нэлийн дэмэлтсэн байсан байхгүй юу. Тэгээс яг нөгөө нэг ер нь нөгөө ихнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг гэдгийг мэддэг хэрнээ яг нөгөө жоохон дэмлээд эртэндээ нөгөө цалингч төдөө байд торглоо тэр гээд гаргаж байгаа шүү дээ. Мундаг дайцсан. Дагнаад хэрэгцсэн шүү дээ. Өөх хөрхий. Тэгсэн зэрэг өчигдөр яг би нэг хүн анзаардгүй маань ерөөсөө анзаардгүй маань. Тэгсэн өчигдөр ерөөсөө ингээд санаандгүй байлаа нэг сонсон галтгооны цалин амрах өрөөнд би нэг өөр толгой өвдөж болохоор ийм үстэд хийчихсэн чинь зэрэг манай яг ажилтны тэр залуу ярьж байгаа байхгүй юу? Хүүхдтэйгээ. Тэгсэн чинь ингэж ярьсан. Хүүхд нэг мөнгө л хийхэд юм л авах гэдэг байгаа л та. Тэгсэн аав нь энэ удаа авч чадчихгүй нэ. Миний ах аавгаа нэг 14 хоног хүлээжээ. Аав нь харин жоохон муу ажиллаад цалингаа асуулчих. Гээ хөрхилөө. Аавыгаа аав нь заавал авч өгнө. Миний охин нэг төрдөө харгалж байгаа ч гэдэг ингэж ярьдаг байхгүй юу? Тэгээ ярьсан чинь зүгээр ингэж татар зүүн болоо л яваад гэсэн. Тийм шүү дээ. Бид нар сонир болчихлоо шүү дээ. Яг нөгөө хитнээ ажил явагдаж байгаа гэсэн өнөөдөр бид нөгөө яг хүн шүү дээ. стресстэй, нийгэмдээ, ажилдаа төгсдөө хүн гэдэг чанараа амар алдаад байгаа юм. Яа. Тэгээд яг нөгөө нэг тэгээд ярьчаад нөгөө чинь ингээд танаас нь дуудаад гараад явчихсан байхгүй юу? Тэгээд явсныхан дараа би бусад босрээд бодож явах юм да бодсон. Бид нөгөө ингээд амар стресс ядаргаандаа ингээд одоо энэ юм болж болохгүй байгаа. Бүх юмдаа ядраад, хэтэрхий ядраад зүгээр л хүн байх чанараа амар алдсан юм да. Тэр өчигдөр би бүр маш сайн ойлголоо. Йоо, ёнк. Яа, стогой. Тэгээд зэрэг нэг бид нарын одоо ингээд юу ч одоо жишээлбэл тэр хүний яг цалингийн 30% гэдэг бол өнөөдөр надад бол нийс айхтар хэрэгтэй тэмүүлж байхгүй юу? Би яахтай тэг хүүхдээ гаргаад нэг тоглоомлолтой тоглол чинь гаргаад хоолнд ороочих хэмжээний мөнгө байд.
байгаад байгаа шүү дээ. 100 мянган төгрөг гэдэг чинь. Тэгтэл тэр хүн одоо нөгөө хүүхдийн хэрэгцээг хангах амьдралд нь маш чухал хэрэгтэй зүйл байгаад байна гэдгийг хүн анзаардаг юм байна. Би үнээр анзаардаг байна. Тэгээд бас одоо нөгөө нэг тэгэнгүүт тэр чинь бас надад нэг амьдралын амар самлог ухаан харилсан шүү дээ. Сургамж болж байна. Тэгээд бас тий би бас яг тэрийг өчтөр бодож суусан. Тэгээд тэгээ надад асуудал биш байгаа зүйл хин нэгэнд асуудал болох хэмжээний байж болохыг би зүгээр л одоо нөгөө ажил, стресс, өөрийн хувийн амьдралын стресс, хүүхдийн янз бүрийн ийм асуудлууд одоо ингээ хүүхд томроод ирэхэд чинь хүүхдтэйгээ ойлголцохоос эхлээл ингээл түмэн асуудлууд байна шүү дээ. Тэгмээд тэрэндээ ингээд хаагдчихад зүгээр л хүн байх чанараа хайчаад байгаа юм да. Амар алдчихж байгаа юм да гэдэг өчигдөр ойлголоо. Йоо, өстө янг шүү инхүүшээ. Өстө янзын. Бараг инкүүштэй зэрэгцээд бид гурав ойлгочлоо шүү дээ. Тэглээ. Бараг гэжтэй ер нь ойлгоцсон. Ойлгоцсон уу? Тийм ээ инхүүшээ. Тэгээ яг нөгөө инхүүшээ яг өчигдрийн мэдрэмжийг нь сануулж байгаа юм шиг өнөөдрийн булан дээр ярингууд өөрийн мэдлгүй ингээд уцаа барьж авсан баха. Тэгсэн хамгийн дөрөв салбагсан. Nice. Гоё шүү. Тэгвэл өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгож өчигдөр тэр мэдэрсэн мэдрэмжээр өөрийнхөө одоо удирдах ур чадвараа илүү сайжруулж хүн төвтэй болж чадж байгаа юм байна шүү дээ. Тэгэлгүй яг хоо тэгэнгүүт яг хүн арай яг бодож байгаа байхгүй. Тэгээ гарангуут нь би нэгтлэгээ яриад заажгараа яахын талентны зүйлийн хит нэг ямар яаж явлаа гэсэн хүүхд нь өвдөө 7 хоног жилээ авсан л гин. Яг. Хүүхд нь ер нь бол бага байхгүй юу? Эхнэр нь байдаггүй юм хүүхд. 3 охинтойгоо амьдэрдэг. Тэгээд хүүхд нь бага хүүхд нь зүйлд нөгөө хөлөө гинтэйгээд автобус унаад хөлөө гинтэйгээд манайхан мас гэж байгаа муухай юм аа. Жоох хүүхэд автобуснаас бууж авсан түлхэж унаагаад дайрцсан байна те бараг ингээд түлхэж байна. Тэгээд нөгөө шагааны дээдлийн нөгөө юм хүний шагааны дээдлийн шилгсэн яс гэдэг юм биш. За. Шилгсэн яс сурчаад босгож явуулж болдгоо маань яа. Харин тий. Тэгээ явуулчихгод одоохондоо мэддэггүй томроод ирэхээрээ одоо нөгөө хөлний асуудалтай болдог. Тий. Тийм бишээ доглон болох тийм эрсдэл гардаг гэж шүү. Тийм. Тэгээд 7 хоног жилээ авсан л гин тэгээ ингээ ямар сандаа өчтөр. Тэгээ хүн яг тийм юмээс амар сан суралцсан байна. Ямар сандаа өчтөр за 30% залцгаа 10%-аар нь таргаад өнгөрөөч гэх. Тийм жишээний зүгээр ялцгүй нэг хүн байх замраа бид нар амар эмпати гэдэг байгаа шүү дээ. Хүн байх ёстой. Гэхдээ бас ажил урьдчилах ёстой. Тэр хүн мэдээж хариуцлага хүлээн. Гэхдээ түүнд нь олвол мэдээж хүн байна гэдэг зүйлийг шингээгээд өгсөн биз дээ. Ер нь тийм байх ёстой маань гэдгээ бол амар сайхан. Ёстой баярлалаа инхүүшээ. Маш их баярлалаа инхүүшээ. Тий. Нэгд өдөр болго одоо ингээ хүлээх нь шүү өөрөө чи. Өчигдөр юу болчихоо гэдэг. Баярлалаа инхүүшээ. Миний амьдралтай амар. Харин тэгээд ахи харин. Айгу гой яг таарад ахи. Яг л амьдралаасаа жишээ авч гаргаж ирээд байгаа байхгүй юу? Баярлалаа инхүүшээ өргөжлүүлээд сонсоорой. За баярлалаа. За баярлалаа. Канэрэ. Инхүүшээс янк хийх юм аа. Өчигдөр болсон зүйлүүд нэрээ үнэхээр соргоонч авмаар гайхамшигтай маш олон зүйлүүд болжээ. Юу яа? Комментуудыг хүргэе. Тэр хооронд та эдийн юуг сонсож өчигдөр болсон зүйлийг сонсож шүү заяа. Өчигдөр маш ховрын юм идсэн байд юм уу хүн идснэ гэдэг гинэ. Энэ хүн иймэрхүү юм ярьж эхэлнэ. Мэдэж байла. Үгүй би бүр хамгийн дуртай хоолоо идсэн байд. За тэрийн дараа сонсъё. Өчигдөр зааланд салж унтлаа волейбол тоглоод одоо биеийн бүх газар өвдөд булраад амар байна гэдэг даанчны бахаа газраар хөвтөд исэн энэ хүн. Тэгшээ наадах. Манай энд ажлын өдөр бүтэн сайнаас эхлээд 5 дахь хагасанд амардаг болохоор өчигдөр ажилласан гэсэн байна. За ажил болоод хэвийн сайхан болж өнгөрсөн үү тэр талаараа бичээрэй. Өчигдөр минь баярлалаа. Би өчигдөр өглөөний 10 цагаас хойш бүтэн 6 цаг гаруй явсан хамгийн гоё зүйл загасны хэрэглээ. Энэ зуны агаар гарах гэж энэ зуны агаар гарах багаж авсан. Манай нөхөр харин би 6 цаг машины манаач хийсэн гэсэн байна. Загасны хөрөмж авсан юм шүү. Загсан явах гэж байгаа юм байна. Тийм байна. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу өглөөний минь? Сайхан амарсан уу? За өчигдөртөө баярлалаа. Өчигдөр юу болсон бэ хоёугаа? Баярлалаа. Өчигдөр их гоё зүйл боллоо. Тэгээ одоо уул нь их удаан хүлээлээ юм дэрэг. За. Ямар гоё. Юу гэхээр жижиг хөөгч байхдаа нэг
толгойн мач толгой тогтдог гэдэг байлаа шүү дээ. Тэг. Аа. Тий, тэгээд би нэг 8 дугаар ангида зураг дурдаг байхдаа одоо дурдیں۔ Зураг дурж байгаад тэр зургаараа нэг скутер гэдэг юм байдаг шүү дээ. Одоо тий ингээд нэг хоёр скутер анхаа. тавтай тий. Аха. Тийм хэлж авч байлаа. Оо. Айгу анаад тэрийг анаад. Тэгээд тэрийг явж байгаа дугуй болгоод Сайжруулаад. одоо нэг сольдог мэддэг юм уу? Яста бартрын 8 байсан да. Тэгээ баастар манай аав нар одоо ном сольж уншдаг байсан бол одоо бид тийм тоглоом сольдог болсон юм шиг байна. Тэгдэг үсэн. Тэгээд тэрнээс төрсэн мэдрэмж юу вэ гэхээр нэг айгуу гоё дугуйг их хүсдэг байсан байхгүй юу? Аха. Угаасаа нэг тоглоом нэг авч өгөх нь тухайн үед нэг юм ямар байлаа тий. Чанга байсан. Дугуйтай бол кул үсттэй. Кул штэ бүр баяа л өгч штэ. Хараад тий. Тэгэхээр чин тэр мэдрэмжийг манай хүүгийн төсөө дээр бол ингээд одоо их төрөлтөд байхгүй. Тэгээд 10 нас хүрч байгаа. 11 нас хүрч байгаа. Тэгээд үүдээ дугаа авчих ингээд нөгөө нөхөр чинь өдөр их тусмал хоногоо тоолоод байгаа нэг хэрэгтэй. Тэгэн штэ. Тэгээд өчтөө дугууг авдаг лөө. Аха. Хоёр дугууг авч байгаад дэм зүүн нөгөө гарцсан салхацаад та. Янзи. Тий. Тэгээд Өөрөө догдлоо баахан. Баахан тогтолсон бэ. үгүй би их догдсон. Би багын төс тахгүй. Аха. Нэлээ 30 жилийн өмнө хугацаанд авчаад шүү дээ. Тэгин. Тий. Тэгээд хүүхдээ авчаад яг би ингээд надад тэр үед дугууг ингэж хийдэг юм уу те ингээд нэг үдэнэд мөрөөдөг гэдэг те. Ах жоохон багт юм байна. Тэр мэдрэмжэл хацаад их баяр гэдэг те. Ааха. Одоо дугуйг нь өчтөр гэхдээ авсан гэхдээ өгөөг байгаа зү. Өдөр авсан өчтөр нэг дугуй удаа авсан жоохон унсаа. Харч штэ. Ой, харчж байгаа юм байна л да тий. Тийм байна. Харч. Харж байгаа дахгүй л гэж байна штэ. За бас тийм ээ тийм да. Унуулж үзэж мүдсэж байгаа даа штэ тий. Би мэдээ аваад авахгүй. Тэгэхгүй л өнгнөөс нь эхлээл гол нь штэ. Тэгээ дугууныхаа обууд нь хүртэл өөр байд юм байна өнгөж. Ай сүрдээ бэ бүр обууд нь бид ер нь обууд та нар ер нь обууд харж ирсэн үү зүгээр дугуй нь иргэдэг байхад л болоо гэж бодож ирсэн үү? Өө энэ дугуйтад болчиход одоо болоод босton ч одоо дүүс. Томцсон хамаагүй те бид нар бол Том байсан ч ингэж ийгээ. тий. Задлаа засна бүр болохгүй л гэж шүү. Тэгээс гоё өгдөгөөс байхгүй. Аа. Хүүгийнхэн мэдрэмж нь Манай хүүгийн мэдрэмж. Хоёр удаа дугаардаг. оо за Энэ сайжруулж байгаа юм байна. хүн хүүхдээ одоо хэн нэгэн юм өгч байгаа бол жоохон өсөөд үзээд тэмүүлүүлэх юм байна. Янзи. Яг юм зүйл айгуу тийм хайртай явж байгаа яг тэр үед өгч гэдэг юм. Бид чинь нэг давгүй болохоор одоо аав одоо гэж юм зөөлсөдөр бол юм. Та дөрөв пластик гэх ингээд чинь અંદર хэлж байгаа байхгүй. Харин Тэгин. маргааш дараа нь Дандаа таны маргааш бол 100 жил гэдэг шиг юм байна. Тэгин яг тэгэж заад болчих. Тэгээд бидний чинь амыг намд авчиж байгаа байхгүй. гэдэг. Тэр бид нар энэ олон зүйлийг одоо хоёр мэдрэмжтэй яг цагт нь өгөх юм ч юм уу. Нэг бол хамт мөрөөдөх ч юм уу тий. Тийм гоо дурсамж хэрэгтэй юм байна. За гэж. Маш Яста их гоё. баярлалаа хоёгаа. Яг худалдаа авсан зүйл нь дугуй боловч тий. Ер нь юмд те. Байхтай гоё мэдрэмж юм даа. Тэг яг үнэн шүү. Үнэн. Яг зөв. Хүүгүүдтэй яг л тэгэж хамт байх хэрэгтэй юм билээ те. Харин одоо энэ хүүхдүүд надад тэгээд Одоо хоёгаа өөрөө дугуй аваад дагаад жийгч. би нэг олдсон дугуйг яа шүү. Багцсан дууг нэгсэн. Баярлалаа хоёгаа багцсан дугуйтай ч гэсэндээ ястаа нэр балиар өөдрөг явах нь штэ. Харин одоо ингэ гуруулаад дугуйтай нэгсэн дээ. За яста янзи шүү. Дугуйны удирдал ирлээ те. Удирдалда ирчлээ те. юм байна да. За тэгээд олсон зүйл амьдраарай. За. Баярлалаа. Баярлалаа хоёгаа үргэлжлүүлээ сонсоорой. За яхаарахгүй дурсамж дүүрээ амьдраарай. Ямарваа нэгэн зүйлийг тэмүүлж, хүсэж, мөрөөдөж, бодуулж, догдлуулж ягаад тэр мэдрэмжийг нь өгөх ямар гоё байдаг Энэ лээ те. хамгийн гоё зүйл нөө өчигдрийнхаа зүйлийг өнөөдөр ингээ бусдад хуваалцна гэж чи өөрөө гоё аяг. Харин гоё Тийм яагаад учраас байгаа манай юм. сонсогчдод бас ингээд хүсэн хүлээгээд те орж Болоод өнгөрдөг байхгүй. Ямарваа нэгэн зүйл чинь ингээд болоод өнгөрчдөг.
Гэтэл болоод өнгөрсөн зүйлийг баяр багталтайгаар ярина гэдэг чинь хичнээн сайхан билээ дээ. Гэтэл бид нар энэ зүйлийг жоохон алдагдуулаад идэв юм шиг санагдаад байгаа. Маргаашаал хараад идэг, ирээдүгэл төсөөлөд идэг. Гэтэ бид чинь бас юунаас ухаарл аваад, юуг мэдэж сураад маргаашийн төлөө явж байгаа вэ гэдгээ дахиад нэг төр зогсоод ярихад бол дэндүү сайхан штэ. Их сони юм болсон байна хүмүүсийн амьд. Харин тийм байна. За дахиад үргэлжлүүлээд доош гэгч маань. Заавж гараа. Тэрийг бол уншсан байгаа. Одоо даваа сүрэн баяр дээр явж байгаа шүү. Харин тэрийг унших гэжсэн мартсан. Баярлаа. Өчигдрөөс минь Даркнаас өчигдөр Улаанбаатар хоттоо сайн яваад ирлээ. Амралт зугаалын цаг эхэлсэн болохоор вагон хөл тавих зайгүй явж гинэ гэсэн байна. За тэгнь. За миний найз хотод ирсэн учраас өнөөдрийн ажил нь амжилттай болно гэж итгэж байна гэд найздаа бичиж гэн. Өчигдөр 3 настай хүүхэд алдаад гинэ нөгөө нэг болцоохон боогоо байгаа чинь. Тэгсэн гэж байна. Бөөн сандрал, айдас, хүйдэс, камер шүүсэн чинь ганцаараа гараад гудамж руу гарч байгаа нь харагдаад хамгал муу юм бодогдлоо. Ашгүй цагдаагийн газар хүн олсон аваачиж өгсөн байсан. Тэр хооронд бөөн даралт ихсэл, уйлаа, майлаа, хүүхэд алга болгож даралт ихсэлтэй л байна л та. Үүнхээр амар ашгүй олцсон. Баярлалаа өчигдөр мэн гинэ. 3 настай штэ. 3 настай. 3 настай хүүхэд одоо яг ийм явдлууд за өчтөр бол энэ хүн чинь бас 3 настайгаас ахгуулаад нэлээд олон насны хамаарал бүхий хүүхдүүдийг нэлээд олноор нь харж хамгаалж хичээл заадаг хүн байгаа даа. Энийг ийм нэг асуудал гарсан цэцэрлэгт хүүхдүүд оргодог. Намар их гардаг гинэ. За. Тэр нь юу гэхээр нөгөө нэг дөнгөж цэцэрлэгт орж байгаа бага ангийн юмаргүй байна. Дасахгүй те. Явмааргүй байна гэж. Биш. Ангидаа орчоод тэгээд багш нь тэнд нөгөө жижигүүдтэйгээ ингээл наашаа цаашаа гэж штэ. Тэгж ангууд нэг давхрын ангиас ингээд үүдэнд хүн байхгүйг анзаараад ингээд гараа авчдаг. Тэгж гарч явж байгаад хит удаа цагдаад баригдаад буцаад цэцэрлэгт рүүгээ орж исэн тохиолдолд бүртгэгдсэн байд юм байлээ шүү. Ширүүн гарууд. Тэрийн цагдаад тэрийн бүр юун дээр бүртгэжээвэл таарна те. Эрдэнэтрийн дугаар дээр нь хувийн ирэг дээр нь. Тий. За одоо комментиг төр завсарлаад хоёрын өчигдөр болсон зүйлийг сонсоод ингээд нөгөө нэг хавчуулаад явъя залууч. Сая үргэлжлээгүй байсан юм шиг ярьж байна. За үргэлжлээ. Төр зогсолт хийсэн байсан юм шиг. Очроо тэр чи дахиад үүр хийсэн юм уу? Үгүй дээрээ үүр дээр. Өмнө нэг энэ дээр ярьжсэн үүрнийхээ нөө бичлэгийг өчтөр оруулж байгаа. Найруулагч маань чадвал уг нь очрогийн тэр бичлэгийг үзүүлэл цөөхөн итгэн секунд юм байлаа. Манай очроо чинь юу яаж байгаа юм бэ? Влогийн ертөнцид болол ингээ хөл тавин бүр ингээ хаалгын цөм хөшөглөн орж ирж байгаа юм байна. Амьдралдаа хийж байгаа ганц сайн зүйлээ харуулж байгаа. За би өчтөр тохиолдсон нэг ганц зүйлээ хаалцчих идэх үгээс. За тэгэж. Үгүй тэгэл гисэн шүү дээ. Тэхүүгээр. За одоо хоёроос болоо сонсогчдоос бас асуу. Ер нь бид нар амьдралдаа заримдаа ингээд өөрийнхөө бодол санаа ингээд сошиал ертөнцийн тухай ярих гэдэг байгаа. Өөрийнхөө бодол санаа ингээд сошиал дээр тавьчихдаг. Тэрнээсээ болоод тийрээд шөнө унтахгүй би ямар тэнэг юм ийж вэ? Яах гэж тэрийг тавилаа гэжсэн юм нөхцөлд бүрдэжсэн юм ер нь хаяа. Гайгүй дээ. Гайгүй. За ганцхан надад өмнөх нэг юу нэг өөрийнхөө тавьсан юмыг нэг Facebook сануулдаг штэ. Тэрнийг уншаад харин тийрсэн штэ. Миний англи хэлцтэй нохоо гахаа шиг байж. За би англи хэлмэлж яах вэ? Нэр битсэн юмнасаа жоохон тэгдэг юм бэ. Би бол яг надад энэ зүйл тохиолдсон байхгүй. Би нөө AI-ийн талаар нэг сэтгэлдээ биччихгүй AI бүтээсэн контент зураг бичлэг те. Нэр тийм юм уншсан байх. Ерөөсө таалагдхаа ойлоод уйдчих юм амд юм хүсэл. Та нар юм байна уу? Тэгээд би ганцаараа юм байна уу? Та нар юм байна уу гэж сэтгэл асуусан байхгүй. Маш олон хүмүүс тийм уйдж гин гэж лайк дараад байсан ч гэсэн доор нь ганц нэг таньдаггүй миний найзууд те ууралцсан байсан. За. Тэгээ одоо яалтай билээ дээ те. Сонирхгүй үсттэй гэд. Тэгээ харсан чинь нөгөө хэд минь бас нөө контент хийж одоо бизнес хийж амьдралаа залгуулдаг хүмүүс байсан л байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд устгасан ер нь бол тэрийг. Тэгээ тэрний дараа ингээд сэтгэл хэцүү болоод би ер нь яах гэж тийм комент бичиж өг те. Надад ямар хэрэгтэй вэ? Би бүр тэр чийг харсан шүү дээ. Ямар хямралтай вэ? Доор нь яг схут чи балаараад байгаа чи зүгээр бичих гэжсэн болчихсон. Тэр нь яг ингээд одоо жишээлх юм бол нэг хүн ер нь яг сошиал ертөнцид ялангуяа ингээд өөрөө стресстэй зүйлээ өөрөө л бий болгодог юм нэг ухаарсан байхгүй. Тэгээ ер нь яг нэг судалгаа байдаг юм биш үү? Хүний амьдралын стресстэй зүйлийг 90% нь өөрөө бий болгож идэг гэж байна. Тэгин. Өөрийнхөө хөлийг дэгэдэд бүдэрж унж байгаа шалтгаан бүдэрж унаад байдаг юм байна. Тэгээ би яг тэрэн дээрээс айгүй гоё юм ойлгосон байхгүй. Сошиал ертөнцид ер нь цаашдаа ямар нэгэн өөрийн бодол ч юм уу пост комент бичих гэж байгаа бол ингээд эхлээд байж байгаа бодож үзэх хэрэгтэй байна. Энэ яг надад хэрэгтэй юм уу?
бас бусдыг гомдоох гэж гинөө. Ямар хэцүү бол хэрвээ заавал тийм бол тэгж бичих юм уу? утсаа Тэгэхээр бичгээ болчих. хажууд нь тавиад хажууд байгаа хайртай хүнэл ер нь тэрвэрх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол ингээд өөрийгөө стресстүүлээд байдаг юм байна. Тэгээ намайг хэрвээ одоо тэр нөгөө манай найзууд AR контент бүтээдэг найзууд сонсож байгаа юм бол тэ уучлаарай гэж хэлээ тийм ээ. Би бол яг тийм чухал юмуд биш л дээ. Одоо ингээд нөгөө нэг меморигоо эргээд сараад харахтлаар нэг янаг шүлэгнүүд бичсэн ч юм шиг. Чи тэрийг шеэрлээч. Үгүй би шууд устгаж байгаа юм чи харангуйтаа тэгэл тэгснэ. Баг хөхтөхийн тэнгэр минь юу тохиолдоод байна яасан юу гэнэ. Тиймэрхүү зүйлүүдийг хараад тухайн үедээ бол бахад Чимээр. одоо бол баг 10 20 жилийн дараа харж байгаа шүү дээ. Ичмээ. Та нар одоо тэгээд тэр өнгөрсөн зүйлээсээ би ичдэггүй шүү дээ. Үгүй би бол амар ичж байгаа. Чи юм бэлээ. Ер нь ичнэ. Үгүй тэг ингэсэн байгаа. Тэр Шүлэг байсан үний юм чи. Юу ичдэг. Үнэхээр янагийн шүлэг иччихлээ. Би болохоор найзуудаа их гомцсон юм шиг байгаа. Ингэсэн байгаа байхгүй. Шөнийн 3 цагт хүн рүү залгасан чинь ингээ хүмүүс уцаа аваагүй юм шиг байгаа. Та нар нэрээ тиймэрхүү битсэн байгаа. Би одоо ингээ бодохоор ингээ ясаа цаад яах гэж тэргээ Facebook дээр бичсэн юм бэ? Найз руугаа бичлээ тэр солиот юм хар хөөрөж ингээд. Тиймэрхүү зүйлүүдэд тохиолдсон шүү. За тэгвэл Эркаг ярихаас өмнө комментод дахиад Би өргөжлөө. ингээд нөгөө бас Ясхаас өмнө Ярихаас өмнө гэж ах чи яриад. тийм үү. Тэр өмнөнийг бол бүр сонсохгүй шүү. За ийм байна. За Өчигдөр хараад наадхаа болж өгөл яваад байгаа. байхгүй. Одоо ч бас утасны цэнийг байхгүй. Харин би машин цэниглэгчээр цэнийг авч яана гинэ. Эдэл оюунаас бүр машин дотроо цэнгэлж байгаа юм байна. Тэгээ сонсож байгаа юм биш үү? За бүр Хотод ажил хөөцөлдөх гээд ирсэн шүү гэж даваа сүрэн баяр маань. Тэгсэн байлээ. Өчигдөр ажлын нүүлгэлтэнд ирж тусалсан бүхэнд баярлалаа гинэ. Ядамсрын Хүүе баяр маань. нүүц юм өгчээ. За болцоохон боги өчигдөр 5 хүнийг 6 сая төгрөгөөр баярлуулах боломж гараад баярлуулсан. Би өөрөө бөөм баяр гинэ. Басуу. Нэг 2-3 хоногийн өмнө бол нэдэд хэд хүнийг бас нэлээд Бас хэдэн нэлээд сая хэдэн сая төгрөгөөр төгрөгөөр баярлуулсан. Баярлаа. Баярлаа. Тэр өстө гой баяр Үнэхээр биш. гоё 25 яриасаа. жилийн хувьд үнэхээр гоё болсон тийм ээ. Үнэхээр нэжгэр Тэр болсон. хоол гоё байсан. Тасархай Хоол байсан. гоё Би тэр байлаа. өдөр 2-5 идэл цаашаа бараагүй тэгэд одоо их санаад байгаа байхгүй нөгөө болоо. Өш өнөөдөр дахиад байхгүй. Гэхдээ би дутуу яац юм аа гэж буцаад орчихгүй те. Бас тийм За дийж хэлээд. Мина өчигдөр миний хувьд муу өдөр байсан ч өнөөдөр сайхан өдөр болох байхаа гэж найдаж байна. Заавал сайхан өдөр болно. Болгоно. Яах вэ? Өчигдөр сайхан зүйлсээр дүүрэн байсан болохоор өнөөдөр сэтгэл санаа өөдрөг гал өдөр болж байна. Нэрээ та нарын 25 жил. Одоо орж ирж ш 25 жилийн ач юу болсон бэ гинэ. Өчигдөр юу хийлээ гэж эргээд нэг бодлоо. Тэгсэн гэрийн ажлаа хийж өнөөдөртөө бэлдэж амарсан байна гэсэн Тэгээ байна. эн чинь ч бас гоё л доо бас. За ердөөсөө тийм тэрэлтэнд орж байсангүй ар очроо минь гинэ. Facebook-ийн постноос олж гэж шүү. Хүмүн яг очроо шиг том дугуйтай дугуйныхаа рамны дундуур хөлөө оруулж игээд аатай хурдтагсан бүр нүдэнд харагдлаа гэсэн байд. Зөө. Очроо шиг том дугуйтай. Яг надаар зүүрлж байгаа байхгүй тийм ийм сүрлэг. Дугуй нь уу? Нөгөө нэг чи үзүүлсэн шүү дээ сая хоёлаа нөгөө нэг хин том хоёгааг дугуйтай ярьж ингээд хахад нааша цаашаа том ингэж жижиг явдаг хамаагүй гэж дугуй байгаа. унаа Ингээд, гэсэн чи чи болохоор нөгөө нэг дугуйныхаа хажуугаар хөлөө ингээ хийж байгаа. Бид нар чи дээр үед ийм өндөр хар хятад дугуйг л ингэж явдаг хүүхгүй. Орс морс дугуй. Тэрийг нь Орс дугуй зүүрлж ярьж байгаа юм байна л та. Тийм. Би өөрийнхөө бүтэн хүнд өвчтэй байхад над шиг хүн байна гэж битсэн тэр битсэн зүйл олон хүнд тус болж байгаа. Түүнд би одоо хүртэл хүн бүрт баярлаж явдаг. Элэгний Ц вирустэй иргэд группийн хамт олон гэсэн байна. Оо за. Нэногийн комментиг алгасчлаа шүү дээ. Юу гэсэн? Би ерөөсөө тийм тэр Уучлаарай уншсан шүү дээ. Уншсан уу? Уншсан шүү дээ. Дахиад сонсомоор байсан юм болов. Энийг хараагүй юм байна. Энэ над дээр байхгүй. Та очроо юу сүртэй хүн дээр тусгаж авдсан бэ? Өөрийнхөө бодлыг бичиж нийтлэх нь тийм муу зүйл биш шүү. Хүнд тааруулж хүнийг бодож пост оруулна гэж юу байх вэ гэсэн бэ шүү. Гэхдээ гэтээ бас бодох ёстой байлээ Мина. Одоо ер нь бол юм штэ. Манай хэд айгуу сайн бодно. AI-аар одоо нэрээ үнэхээр амьдралаа залгуулж байгаа хүн байхад те. Очроо энэчнээс пит өсрөө битээр яах вэ? Тийм биз дээ. Би яг оруулсан. Тэгтэл надад тэр нь ямар ч хэрэггүй байхгүй. Тий. Тэгж орууллаа гэд. Гэтлийг нөгөө хүмүүс жоохон омдсон байгаа надад жоохон хэцүү болцсон. За одоо Эркагийн өчигдөр болсон. Гэхдээ өчигдөр нэг тийм таатай юм болоогүй маа ингэсэн. Тийм үү. Гэхдээ энэ хамгийн түрүүнд ярих гэдээсэн тий. За тэгвэл хэлээгүй коммент уншихгүй. Коммент явж л байвал сайн байна. За өчигдрийн юм Үгүй сонсоо. да нэг амьдралынхаа одоо хамгийн дотн найцтайгаа жоохон ам морь ягаад тэгээ нэг юу яахгүй нэг хийх ёстой юм байгаад тахгүй.
Тэгээ яаж байгаа гэрт байгаад хахаар ам оройдсон болохоор ингээд хажууд нь юм ийгээд суугаад чаддгүй. Нэг гэртээс юм уу те? Югсгүй нэг гэрийн шүү битэр чинь. Амьдралынхын дотнэрээ их нэртэйг амар үзсэн. За. Тэгээ би чинь цүнхэндээ лаптоп мопо хийж аваад үүрэл гараад Хүй хайчих нь уу? хаачих үлээ. Ажил руу ирэх гэж бодохгүй юу? Хөөе за. Тэгснэ гинт бодохгүй. Ажлаас ойрхон надад офс байт юм байлээ. Тэрийг гинт санахгүй юу? Доохон талд. Тэр нөгөөдгөргөө очиод за одоо наав энэ ч яг мэдэхгүй бах та гэж бодоод би ороод юм уу хийгээ суугаад байлаа. Өчигдөр үздэй. Тий. Ганцаараас баахан суул. Суугаалаа. Тэгсэн чи гинт хаалган голгоод хүн ороод ирлээ шүү. Тэгэхээр одоо хэн байдаг үлээ гэд ингээ харсан чинь манай том хүү явж гин. Сүн хүүрц явж гин. Хүчи бас хөгч. Хүчээс юу хийж байгаа гэсэн чинь. Таны хоолыг авчирсан ингээл тэгж гин. Тэгэхээр юу хоол гэсэн чинь өөж харин хоол хийгээд тэгэл тэгж гин. Тэгэхээр нөө за гэдэг нөгөө хоолыг аваад сүтэ цаймаа байна. Цөөвн сүтэ цайг нь идээ сууж байгаа л би тэглээ. Тэрний хажууд ингээл юм яриа суугаад байна. Тэгэхээр энэ ич аавд дургүй юм шиг байна дөө. Албаар тэхгүй. Тэгсэн чи тэр үнэ надад ингэ харснаа. Дургүй байтлаа танд хоолыг чи надаар явуулах уу те. Тийш дээ. Яа, наач өстой гоё үгүй штэ. Дургүй байдлаа. Дургүй байтлаа таны дуртай цовин хийгээд танд үгүй явуулах уу те. Бараг үгээ бодороо амтэргээд байгаа юм чи. Юу их гээд байгаа юм бэ? Тэгээд ер нь бол хараа яг өчигдөр уржигдөр хоёр бол ингээд хамгийн дуртай хоолнуудаараа дайлуулс өдөр байлаа шүү дээ. Найзаараа. Тий, нөгөө дотны найзаараа. Тий, Наач харин гоё арга юм шиг. Уурлал гоё хоол. Энд чинь зөвхөн Элкагийн жишээн дээр шүү дээ. Намайг тэнцээ байгааг яаж мэдсэн юм? Бас их сонио. Балаараа байгаа чи мэдгүй яа тийм. Гүг мэдгүй шүү дээ. Намайг ийшээ ирсэн байсан бол Болцсон дээр чи айл үжээ локейшн тавьсан байгаа шүү дээ. тийм л Одоо энд ярьж байгаа чинь үрд сонсож байгаа. Магадгүй нэрээ тийм л үзээд байгаа. Тийм л. Тийм л илгүүдээ ёо. Гэхдээ эсвэл нааталт нь байгаа офис руу орж үзчихээд байхгүй бол цаатлал руу явна л гэж бодсон юм билгүй. Магадгүй л энэ тийм. Нэрээ тийм л. Юуны магад энэ ч угаасаа хоёр л газар байгаа аав чинь. Гүй чагнах хөрөм суулгацсан. Та нар ямар муухай тийм. Би бүр шал хөөр газар руу явцсан байсан бол намайг олох байсан болов уу гэ би бүр бодож байгаа байхгүй. Дараагийн удаа маргахаар өөр бүр шал мэдгүй газар руу очиж сууж. Тий, шал мэдгүй газар руу явах юм бол Эрка баг өөрөө тэндээ очиж төрөх байхгүй юу? Би өөрөө тийчэнд Буцаад гэртээ ирж байгаа. Намайг ирж аваач. Би угаасаа юм билээ. Манай их нар миний яхрыг мэдж байгаа л да. Би чинь яаж ч одоо ууралсан байсан гэсэн өөрийнхөө одоо тий зарлаг гарган өөр газар очиж суухгүй гэдэг мэдж байгаа байхгүй. Офсдоо ороод тий үнэгүй кофегоо уугаа сууж яхахыг мэдчихсэн юм билээ. Танаа хөөч харин их гоё хэлсэн юм шүү дээ. Аха. Бас хүүхдүүд бас юм гоё ухаантай хэлсэн. Ухааны хүүдээ. Намайг бүр загнаад байгаа. Хайргүй байл ямар хоол иж өгж явуулах уу. Гоё зүрхэнд пал хийгээд орох юм байна. Дуртай хоол ич ингэж байгаа шүү дээ бас. Тэгээ гэр бүлийн хоёр муудалсан ч гэсэндээ урд нь ингээд юу ч хэлэхгүйгээр хоолыг тавьдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгдэг гэсэн. Сайхан аштайгаа үедээ бол хайраа хоолоо идмэд гэдэг бол муухай аштай үедээ жоохон ширүүхэн урд нь тавиад өгдөг гэдэг байгаа шүү дээ. Яаж ч юусэн хоол хийж өгж ийнэ гэдэг чинь тэр чинь хайртай анаад зүг байгаа дээ. Тэр яг нэг тийм албан ёсоор эвлэрэг. Гэхдээ ер нь эвлэрэх тарталд эвлэрцээ явж байгаа. Энэ хоолыг идчихэд эвлэрэг байна гинэ бас. Харин тэрийг харин би хэлээд байгаа. Эвлэрчээд байгаа байхгүй тэрнээс нь болоод. Түүнээс яг нэг албан ёсоор ингээд за ингээд найрамдээ гэдэг юм яваа. Хаашин та нар бүр тэгш найрамдт юм уу? Битэрийн айгүй харин тийм наад чи эмэгтэйчүүдийн арга юм бэлээ. Ингээд дараа битэрээс нэг оронд ундах гэдэг дүрмтэй байхгүй юу? Яаж чирлэлсэн байсан. Тэгэл нөгөө нэг дүрмээ дагж байгаа юм чи. Тэгсэн чинь хөл мөлөө хүргэж гин ингээд. Юу хүрхгүй яах юм тэгээд тэр нь одоо ингээд найрамдчил байгаа юм байна. Ингээд хөлөөр тоншиж үтчихдэг наа. Яах нөгөө аль хуруугаар биенд хөрөхгүй шүү дээ тэр доор хөл мүлэн дээр тий ингээд хооломсон хүрж байгаа юм шиг тий очроо юу гэж бодоод байгаа бүр бараг гар нь гарч ирнэ гэж бодоод байгаа юм. Гөө ер нь хөл бас ийм хөл байдаг шүү дээ. Бага шүү дээ миний хөл юм шүү дээ. Харин тийм өдөртлөг хөлөөр авчихдаг тий. Гэтэ бүсгүүчүүд яг тэгдэм билээ тий. Хүүхнүүд бол ингээд яг уучлалт гойж мууж ингэж эвдрэхгүй тий. Нэг тийм аргалаад нэг юм хоол мол идүүлсэн болоо тий. Ор моронд нь орохт хөлөөрөө хурж мөрөөл тэгэл болоо. Яг бас заягийн буруу байсан юм уу юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Би яг албан ёсоор хэлье. Буруу байсан. Үгүй шүү дээ. Энэ ер нь Эркагийн зорилго нь гой хоол хэлэх гээд байгаа юм шүү тий. Тийм ер нь дахиад нэг 2-3 хоног хоол хэлчихэл гэсэн бодолтой байгаа юм. Тийм байх. Тийм байна. За одоо хоол мууж рэн шүү дээ. Ер нь бол хэрэгтэй байвал. Одоо комент руугаа шилжээ. Тийм ээ. Очроо сахал хийсдэггүй гинэ. Сахал утургуул хийснэ. Яагаад? Салхилж байгаа юм чинь.
Урахгүй л ягаа хийсгүй. Одоо юу гэж хийсгүү дээ чи богинохон байгаа юм чи. За дараагийн комент руу оръё. За. Эркэ яагаад орж гараад байна өнөөдөр гинэ. Харин өчигдрийн явдлаасаа болсон юм байна. Одоо сайн манай Зайгийн тэр комментийн дараа гэдгийг нь би ингээд ойлгохгүй шүү дээ. Дараа өмнөхөд нь бас ойлгохгүй л байсан шүү. За мянга хай гэсэн байна. Болоогүй дээр нь эмзэг дэлбэн юм байна штэ очроо маань гинэ. Дээр үед гэж хэдэн оны үлэг гөрүүл юм бэ. Жинзигээд байсан чи очроо. Ундрахыг таагаараа одоо насыг нь та өөрөө тааж болно те. Ямар ч одоо цаг агаарын мэдээ нуруунд ирдэг боллоо, өвдгөнд ирдэг боллоо, тархинд ирдэг боллоо. Тэгэхээр би яг хэдэн оныхоо та таагаараа. Цагаар мэдээ хаана ирж байгаа гинэ. Нуруунд ирнэ. За. Тархинд ирнэ. За. Тэгээ амьдралын талаар бас нэг олон юм бодхоо болчихно. Ихэнх нь мартчихна. За бид нар хэдэн настай вэ? Очроо бас За тэгээ өглөөдөө 6 цагт заавал сэрүүлэг тавих шаардлагагүй өөрөө сэрдэг. За ингээ хэдэн настай вэ таагаар. Тэгээ дээрэс нь очроо ингэн зөө. Очроо чи өөрөө дангаараа 3 үеийн төдөөлөл гэдэг байгаа шүү дээ. Харагдах байдал нь нэг өөр, яг үндсэн нас нь нэг шал өөр үеих. Дотор ихтнаас нэг өөр үеих гэдэг. Эмчид үзүүлсэн чи тэгж штэ. Нас чинь одоо ингээд тэд гарцсан мөртлөө царай чинь 25 байх юм. Тэгээ дотор ирэхтэн чи бараг 70 үрччихээ. Би бодохгүй л болохгүй юм даа. За дараагийн коммент руу оръё. Очроо ийм болсон байлаа. Сувд ундрах гэж ярьснаас ингэчмээр. Энд чинь нөгөө нэг өөрийн гисэн хүмүүстэй олцсон юм байна шүү дээ. Тэгсэн. Яг бүгдийн сонсогч танд манд гэж ярьдгүй юм байлээ. Байхгүй. Миний сонсогч сувд ундрах ихч байна уу? Тэгж Миний байгаа. сонсогч оюуныг чанаа. Миний ихч мэгч гэж ярьдаг болсон Тэгдэг байлээ. болсон Айгу өмчрөхөг болсон байлаа шүү. Миний экснэр хаана байна? Байна. Хаан байна, байна өдр гэж. Локейшн батны гинэ. Хариулсан. Локейшн батны гэж байна. Локейшн л батны. Тийм, локейшн батны шүү. Энэ гэхдээ зүрх сэтгэлийн локейшн гэж би ойлгоод байгаа ш. Буруу байсан уу? За тэгвэл өшөө гомдох Тийм. хэрэгтэй юм Ер нь бол ядам сүрэн туяагч хэлж байна. Чамд шал мэдэхгүй газар гэж байхгүй гинэ. Харин тийм ээ. Яг үнэн. Шал мэдэхгүй газар гэж бол байхгүй гэж шүү. Ер нь бол би 2-3 газараас хэтрэхгүй л дээ. Эмэгтэйчүүдийн арга чиг шиг зүгээр агараа л гэж байна минаас. Миний сооху чамд загас сонирхолтой байдаг юм уу? Миний нөхөр сүүлийн 4 жил намайг агаарт болноо. Усны чимээгээд агаарт гардаг болсон. Тэгээ загсны хоббитэй болсон шүү. Бас зүгээргүй найз нар нь бас орсон шүү дээ гинэ загсны хобби. Тэгээ би загсны хоббитэй. Жун дагийн үнд орж байгаа шүү дээ. Шалгуур шалтгаан Жун дагийн ингэнэ өөе. Эркэ орж гараад байна гэдэг дээр коммент доор нь хариулаад ингэсэн байна. Угаасаа өдөр болгон орноо гарнаа үсттэй гинэ. Үнэ. Ойлуулж инээлгэж бас мэдлэг мэдээлэл сургамж олж авдаг. Сайхан шүү 4.5 гэд ан чимэг мигмар маань битсэн байна. Ганц хөл хөргүүлснээ юу гэж бодцсон юм. Гөө намайг одоо уужилтсан л гэж. Уучлах юу гэдэг хоёр талаас ингээд нэг юм Уучлагдагдагдагдаад ингээд болгочлоо л гэж ойлгоод байгаа шүү дээ гэж одоо. Гэтэ чи ер нь ганц хөл хөргүүлснээ юу гэж бодсон юм. Аар очроо өлөг гүрвэл цаашаа юм байна штэ. Очроо 40 нэмхүүл гэж энэ очроогийн ясан дээр явлаа. Хэрэлсэн ч тустай унтахгүй өдөртөө асуудлаа шийднэгээд хайрын төслийн гэр бүлийн дүрмүүдийг танаар авч яваад сурсан шүү гэж. Үнэн. Түүний бодит жишээ нь бол энд сууж штэ тийм. За үлэг гүрүүлсэлд крашлдаг байсан юм байна гэж орж ирж байна. Сахал хийстийн бол тэгээ тэрийгэ боож моогоо сексичэд Валери миний бэлдсэн панч гинэ. За ийм панч бол байхгүй шүү тийм ээ. Наач панч биш бичэн байна гэх. Шал панчаан байна гэсэн. Гэтэ надад ингэж дэдэж шүү ингээд яг ингээд энэ тэнд ивентэд оролцсонгуудаа амьд хөгжмийн хамтлагууд ингээд нэг дуу зориулдаг штэ. Үлэг гөрүүл дэнзавар чам зориулаад ам уу? Үгүй яг энэ дууг сонсохлоор миний жоо уур хөдлөөд байдаг. Тэгэхээр би хэдэн настай вэ гэдгийг л асууж штэ. Тэгэнгүүт энд хүмүүс ингэж хичж байна л да. Юу вэ гэхээр одоо ер нь бол очроод ихч байха болж ах шүү гэ. Ихчлэр бүгд алга болж ах шүү гэн. Өө тэгвэл надаас хөвгшин юм байна гэж ойлголоо. Их чинтер гэд хэрэггүй юм байна өө гинэ. За. Угаасаа тэгсэн. Миний октод миний найзууд тэгээд. Миний октод. Сайн бацхан өглөөний мэнд гэр бүлийн радиотой хамт байгаа октод да. Ажлын өндөр амжилтыг хүсье өрөө. Угаасаа та нар хөөе. Тэр очроогийн комедиг үзээгүй юм уу? Очроо тэгсэн штэ. Нөгөө UB comedy дээр тайзнаар гарснаа. Оо би ч одоо яг энэ дотроос ч хамгийн хөгшин юм байлээ шүү дээ. Хин ах хүлээ тэр чинь. Жак ах надаас нэг ирдүү юм байлээ гэсэн. Гэхдээ хамгийн гол нь тэр чинь нөгөө нэг хүмүүс мэдгүй шүү дээ Жакиг нь те. Тийм болохоор жоохон ойлгомжтой. Тэгэхээр тэр нэгтэй гоё байгаа шүү дээ. Жаки ах гэж дууддаг байсан байгаа байхгүй анханасаа. Тэгснэ ахынхаа насыг мэдсэн чинь өөрөөс нь дүү ээж яадаг нас. Тэр за болий. Тэр нөгөө манай тийм ээ.
Эркагийн хэлсэн хүүгийн хэлсэн дээр нэг юм хэлэхэд нөгөө ингэж байгаа байхгүй. Залуучуудыг айгүйх сонсох хэрэгтэй юм байна. Пой амар орж ирж шээ нөгөө. Тэгээ ягаад тэгэхээр манай хамт амьдардаг манай хадам дүү оюутан дүү байдаг байхгүй. Дөнгөж одоо 2 дугаар курс. Манай хамт амьдардаг хүүхэд За хэлж байгаа тэгээд гэж. тэр дүүтэйгээ яриа явж байгаа би марцганаад ингэж асуусан байхгүй. Хэрвээ танихгүй хүн чамтай ингээ маргалдаа зодтолдох гэвэл яах вэ гэхээр чи зодтолдох гэсэн чи үгүй гинэ. Ягаад хизээ зодтолдохгүй? Ягаад гэдгсэн чи хариулт нь үнэхээр young хэлсэн зэ. За. Яасан бэ гэхээр ягаад тэгэхээр тэр хүнийг би нэгдүгээр танихгүй, хоёрдугаар хамт ажилдаггүй. Гуравдугаар дахиж хизээч уулзахгүй учраас тэр хүнд би өөрийгөө илүү гэж харуулах шаардлагагүй шүү гэж байгаа байхгүй. Ингээ бодсон чи нэрээ тийм биш шүү дээ. Харин хэрвээ таньдаг хүн намайг үнэхээр жоохон дээрлэх гээ те таньдаг хамт ажилладаг хүн ингэх гээ дэвэл жоохон өөрийгөө илүү гэдгээ мэдрүүлж болохыг те ийм шүү маялаад байгаарэ гэж зүгээр хэлж болохыг гэж байгаа. Яг бол тэр үнтэй өдрө болгон таарах гэдэг шүү дээ. Гэтэл танихгүй дахиж уулзахгүй хүнд өөрийгөө илүү гэдгээ батлах нь тэнэг штэ гэдэг ч жоохон. Энэс би бодсон чи нэрээ гадуур дандаа л танихгүй хүмүүс хоорондоо заамдалцсан. Тэгээ тэр хүмүүс нэгнээсээ илүү гарах гэж энийг гоё хэлж байгаа үстэй тий. Тухайн үедээ ингэчээл тэгэл мартангуудаа баг нөгөө илүү хүнээж мартчихж байгаа штэ. Тэг хөдлөөд мартчихж байгаа штэ тий. Өнөөдрийн Улаанбаатарын өглөө даваа гарагийн хамгийн ихний болон бол баярлалаа өчигдөр минь болон хүрдэг байгаа. Өчигдөртөө бид талархснаар өнөөдрийг илүү сайхан болгоно. Өнөөдрийг илүү сайхан болгосноор гэрэл гэгээдээ маргааш шиг сайн цагийг бид хамтдаа бүтээн. Тэгэхээр 7 хоногийн хамгийн ихний өдөр өчигдөртөө талархдаг энэ буландаа бас бид байгаад нь талархаж байна. Цаг тагтаа буруу яваад байгаа шиг найруулагчаа буруу юу? Зөв баха. Зөв штэ. Зөв штэ. Зүв юм аа тий. Тэр түрүүн тэр нэг танихгүй хүмүүс гэснээс нэг автослол хийдэг байхгүй юу? Эхнэр үтээр явж байгаа. Тэрнээс болоод тэгээд дээр үлдээ. Нэг машин. Тэрийг санаад машин. Үгүй сая харин тэр маргадаг гэдэг санаанд орчлоо. Маргадаг гэдэг санаанд ороод. Тэгсэн чинь бид нар ингээл даатгал маатгал гээл ингээл бараг бүтэн өдөржингөө ингээд зурлаж байгаа байхгүй. Хамтдаа нөгөө хүмүүстэйгээ. Тэгсэн чинь явж бүр ингээд одоо хоёр сонсвол би намайг ямар одоо нийтч хүн бэ гэдгийг ойлгоно. Тэгээ бид нар ингээл юм яриа л ингээл хоол моол идээлж байж ах шиг бараг тий. Тэгээ явжсэн бүр сүулдэ нэг даатгалынхаа газараас гарахтаа ингээд дансанд мөнгө төгрөг нь орж мороод ингээд хоёр дэше салж байгаа байхгүй. Тэгсэн за хоёрта дараад гэж байгаа таари мари болоод салсан шүү дээ. Бид нар бүр тийм найзууд болоод ингээд салж илээ. Мөргөлдсөн хүмүүс найзууд бол салж болдгийм байлээ шүү манайхаа. Заавал заамт цаалдгүй. Тийм шүү дээ. Би ус алдчихад доотлынхаа айлтай найзууд болчихсон. Одоо найзууд аа. Ачраа үзэхүү гинэ. Хэн? Нөгөө нэг өндөр хүн. Танихгүй хүн. Оо яах юм бэ? Танихгүй хүн бол яах вэ? Би заавал илүү гэдгээ харуулах. Жохон таньдаг хүн бэ. Оо яах юм бэ бас. Угаасаа хөгшөрсөн гэж. Угаасаа л яах юм бэ? Нэрэ өчигдрөө байнга харна гэдэг бол үнэхээр гайхалтай шүү тийм ээ. Ер нь хард сурах хэрэгтэй юм бид нар тийм тал. Тэрийг бас ингээд хуваалцахын боломж нь гэр бүлийн радио байгаад би бас талархаж байна тийм ээ. Ярьж ич хүн чинь ингээд тэндээсээ ухаараа. Яг айгу гоё юм яриад байна. Яг үүнтэй холбоотой нэг комент орж ирсэн шүү байж байгаарай. Яа, за явж яг тэрийг явж байгаарай. Уншихт нь явах юм ямар сони бэ? Намайг ярингуул та нар зэрэгцээ. Очоо ямар амар сэдв өөрчилж байна. Уцаад нас руугаа орооч гинэ. Ер нь яг бид нар бол яг одоо бол баярлалаа өчтөр минь нэвтрүүлэг явж штэ. Миний нас яваагүй. Хоёроо тийм ээ. Миний нас өнгөрсөн. Ийм байгаад байхгүй. Очроо яг нөгөө нэг яг ингээд сэдв өөрчлөөд байгаа даа. Коммент руу гарыг. Коммент. Сэдв өөрчлөөд байгаа даа гол нь биш байхгүй юу? Өмнө нь юу ярьж ирснийг нь мартчихад байгаа байхгүй юу? Хөрнөд нь тийм үстэй. Өмнө нь юу ярьж ирснийг мартцсан. Тий. Юу ярьж илээ. Та нар битээ очроо шиг битээ байгаарай. Өмнө нь юу болж ирсэн зүйлээ байнга санаж байгаарай. Мэдээж өчигдөртөө баярлаад өнөөдрийг илүү сайхан болгож байгаарай. Өнөөдрийн булан маань өндөрлөх гэж энэ хүү хоёр залуучуудаа. Тийм. Тэгж болохгүй шүү дээ. Өчтөрөө дандаа мартдаг хүмүүс өчтөрийн тухай ярина гэж байхгүй шүү. За. Гомдчлоо. Очроо гэгээч чи нэ 70 дондор захтнаа дагчихсан. Гадууч орох нь уу яах вэ? Гүг нуруу өвдөд байгаа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн баярлалаа өчигдөр минь болон маань энд хүрээд жаргаж байна. Харин яг одоо зүрхэн давлгаагаа явуулахад бэлэн болсон байна. Тийм ээ. Бэлэн. Зүрхэн давлгаагаа явуулахдаа та хаанаас бидэнд зүрхээ илгээж байгаа вэ? Хаанаас биднийг сонсож байгаа вэ гэдгээ яг одоо комент хэсэгт бичээрэй. Ингэснээр бид тэнд манай зүрх маань явж байгаа мэн. Тэнд манай зүрх маань явж байгаа мэн гэдэг мэдэх боломжтой юм байна. Та хоёрыг зүрхэн давлгаа явуулж байгаа хугацаанд би тайлбарлаж өгье. Хэрвээ та анх удаа радио сонсож байгаа бол 7 хоног бүрийн
Даваагаас баасан гараг болгон 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутын хооронд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг манд танд хүрч байгаа. Энэхүү нэвтрүүлэгтээ өглөө болгон бидэндээ хамт байсанд баярлалаа. Хамт цагийг өнгөрүүлж агаад гэлаалаа, талархлаа гэд манай радиогийн хамт олонны зүгээс бяцхан бэлгийг бэлдэж байгаа. Тухайн бэлгийг танд зориулсан, таны хайртай хүнд зориулсан, таныг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг хугацаанд зориулсан бэлгийг бэлдэж байгаа юм шүү. Энэ 7 хоногийн бэлэг маань 5 гарагт задарна. Тэгээд тэр бэлгийг ердөө ганцхан хүн авах боломжтой. Ингийн тулд мэдээж бид тодорхой хэмжээний зүйлүүдийг хийлгэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бидэнтэй хамт байгааг тань бид мэдхийг хүсэж байгаамаа гэсэн үг юм. Ингийн тулд нэвтрүүлэг эхлэхэд меншн давалгаа 2 булангийн дунд зүрхэн давалгаа маань хүрч байгаа. Зүрхэн давалгаа 10 секунд хүрч байгаа. 10 секунд хүрээд яадаг вэ гэхээр зүрхэн давалгаанаас 1 хүн, меншн давалгаанаас 1 хүн гээд ингээд нэг өдрөөс 2 хүн. За 5 өдрийн 10 хүн дундаас нэг хүнийг бид бэлгийн эзэн болгож шалгаруулж гаргаж ирж байгаа юм шүү. Тэгэхээр таны боломж хоёуланд нь оролцсноор илүү л нэмэгдэх боломжтой. Өдрөө болгон оролцсноор бүр илүү нэмэгдэх боломжтой гэсэн үг. Тэгээ бидэнтэй дэлхийн өнцөг булан бүрийн эргэн тойрон Монгол улсынхаа өнцөг булан бүрээс хаанаас сонсож үзэж байгаа бүх сонсогчдод баярлалаа. Яг одоо зүрхэн давалгаа хаанаас сонсож байгаагаа бичээ явуулаарай. За ингээд зүрхүүдийг асацай. Дамгаалуулъя. Сауди Арабиас за мартамха гоохи манара гоохи мүлчүүртэй гоохинууд шүү гинэ. Сонгон хайрхан дүүргийн 6 дугаар хорооноос ханы материалаас за Сингапураас Баян зүрх дүүрэг сансрын колонкоос тус яг одоогоор биднийг сонсож зүрхээ илгээж байгаа юм байна. Баян хонгор нутгаас гигэн тунгалаг өглөөний мэндийг хүргэж өчигдөртөө баярлалаа. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгохоор зүрхэн давлгаанд нэгдлээ гинэ. Ямар гоё юм бэ, баярлалаа. За тэгээ бидэнтэй хамтдаа байгаа Улаанбаатарын Сүхбаатарын талбай урд зүгээ гэрэлтмаа бас явуулж байна. Ирэнградаас ган чимэг мэгмэр маань сонсож байгаа юм байна. Баян зүрх дүүргийн 14-р хороо доктор Авт Чейнээс асаасан байна. Ирэнград нь юу юм? Ирэнэс юм уу? Ленинград гэдэг юм уу? За Ленинград гэдэг шүү дээ. Ленинград гэдэг шиг аа. Тийм үү? Ленинград. Ленинград. Ингээд яг насаа мэддэг. Инээдээ хүртэл мартчихж байгаа юм шүү дээ. Хараач дээ. Тийм амар биш. Инээгээ уйлж шүү. Төлөөлж шүү гэж. За ингээд бидэнтэй хамтдаа байгаад баярлалаа. Тун удахгүй бид дараагийн болон руугаа шилжих гэж байна. Ингээд урайгаа хэлье. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу үргэлжилж байна. Тийм ээ. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад Өнөөдрийг илүү сайхан болгоцгоё. баярлалаа. Өчигдөр минь. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Шоу нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. 104.5 дэлгэн дээр та бидний хүлээн авч сонсож байна. Мэдээж гэр бүлийн радио 104.5 кириллээр бичээд Facebook дээр дүрстэйгээр бас үзэж байгаа. Нэрэ Минада бас талархал илэрхийлье. Та нар ч нэрэ ажил дээр байдгүй юм биш үү гэсэн байна. Манай Мина ирж бид нар баярынхаа өдрүүдээр өнгөрсөн 7 хоногийн 2 өдөр радио бэлгэлсэн байгаа. Тэгэхээр тухайн радиог бэлгэнд авангаа бидэнд зөрүүлээд бэлэг илгээсэн байсан. Ном маш их баярлалаа. Цэцгийн баглаа илгээсэн байсан. Минада баярлалаа. Тэр өдөр чинь бидний баярын өдрөөс учраас бид нар 12 цагийн гараа явсан байгаа шүү. Тэгээд ирээд болол бэлгийг нь хүлээж авсан. Тэгээд бидэнтэй хамт байгаад баярлалаа. Ёстой сонин хүн сонин газараас комент хийж байна хөөе. Хаанаас ичиж? Болцаахан бооги доктор Авт Чейнээс асаалаа гэж байна хөөе. Уншсан шүү дээ. Гэхдээ энэ хараа энэ өстой сонин бохгүй. Машина засварт үзүүлээ явж ийн гэдэг чинь ёстой байж боломгүй үзэгдэл. Энэ хүн машина засварт үзүүлдэг байхгүй юу? Тийм юу гэсэн үг. Машины зүгээр машинаар нундаг байхгүй юу? Машины угаалгыг сольж үзээгүй, одоо бензин хийдэг гэдэг байгаа. Бусдын ерөөс хийж үзээгүй. За дараагийн болон руу шилжихээс өмнө нөгөө нэг өвөл болсон тохиолдлыг яриад өвөл жишээлбэл араа бид нар ингээд хээр гарч хээрч гинэ одоо нэг амралтын газар болъё тийм ээ. Амралтын газар ч амарж байгаа байхгүй бид нар байхгүй. Тэрээс тэдний байрны гадаа ингээд машин таг хөлтөв. Бид нар ерөөсө бүтэн өдржингөө ноцолдоод машинаар асаах гээд бараагүй. Барсан л да сүүлдээ бүр хүсээгүй бүр сүүлдээ машин залхаад за асыг асчихлээ. Бүр тийм тактиклан тодолцсон машиныг ундаг. Ямар хайшаа. Тэр нэрэг юм уу? Тос маслаа солих уу гэж солисон юм уу гэж солисон гэдсэн чинь тосоо солиогүй.
Тэгээ яхав тэ хүлдэчихгүй юу? Сольцсон гэдэг байгаа өөрөө. Тэгэл Тэгэхээр- тосоо солиогүй. Сольсон солиогүй гэж мэдгүй тийм хүн байгаад байгаа. Ийм л гэсэн хүн байхгүй юу? Ат машины мэдлэг надаас л 7 дор. Тий. Тэгсэн Хайхан гар. гэртлээ одоо нэг онцлогоон дороо явж байгааг гайхаад байгаа юм байна. Онцлогоон дороогүй энэ бүр засвар хийлгээ явж Зулаад байна. байна штэ бүр. Засвар хийлгээд явж байна. Өглөө. Бидний нэвтрүүлгээ хийж болно байгаа. л доо. Харин тийм байх хүн өөрчлөгдөж болж байгаа юм байна энэ чинь. Өөрчлөж байгаа хүний өнгөрсөн бити ярьж байгаа миний хоёр. Яа миний хоёр. Отхон тамир маршлын гүрнээс асаасан байна. Оо За, за. ядам сүрэн туяа Монгол телевизийн үүдээр явж зүрхэн давлгаанд нэгдлээ гэж. За. За. Ачаа беби бούμер боллоо гинэ. За бүр баларлаа. Нас улам монголч явлаа. За ер нь бол очрогийн насыг ярьсаар юм байна. Сайн жаргалын хосоо ер маань өглөөний мэд гэсэн байна. Өнөөдөр одоо хаана сонсож байна вэ? Манай хосоочин болуулаг нь замын маршрут Тий, гэдэг манай хിവэрээ юу? Тий, хосоогийн маршрут бол тодорхой үед юм да. Төв замаараа баруун тийш ээ. Тий. Зүгээр хажуугаар нь явж ийна юу яриад байгааг нь ойлгохгүй. Өөрийгөө хийждэг ба штэ. Харин энэ чи өмөрөөд бөө юм болж ах чи. Засуулж ийна л гэнэ үстэй. Ийм хүн. Дугаад байна шүү Тий, дээ. ерөөсө байгаа нь ийм хүн чаавс. Байгаа нь ийм Айгу хүн. тийм нөгөө нэг чин үнэнч хүн байхгүй юу? Тий. Яв бодсноо шууд Тий. хэлдэг. Цусаа өгөх гээд Цусны төрөө явж байна. За бид нар бол руугаа орсон дээр бол Тэрэн дээр. энэ хүний яриаг сонсох юм бол ер нь бүтэхгүй юм байна. Энэ машин бол бүр яг айгүй хэцүү байдаг аа хөрхи. Яна машиныхаа өмнөөс үнэхээр баярлж байсан чинь машин нь одоо баг одоо гомдож байгаа Сюрприз исэн байна гэсэн. Нэрнгээсээ баярлахад намайг үзүүлэх гэж нэг гэсэн чинь зүгээр өвчдөг. Чи үзүүлнэ гэж одоо юу? Цусаа өгнө чамтаа амт явж. Манай нөгөө өнгөрсөн 5 дахад маш олон хүмүүс бас ирсэн юм шиг байна. Бид нар бас эрт тарсан гэдэг ах шиг байна. Манай нөгөө нэг гинэ. 25 жилийн ойгоо бид нар ч бас тэмдэглээд гоё хамтдаа хоолнд ороод тэ эрт тараа цагийг гоё өнгөрөөсөн байгаа. За тэр хоорондоор бас манай сонсогчдод хүрэлцэн ирсэн байна. Тэгээ байгааг уучлаарай. За шалтгаанаа хэлчлээ. За үргэлжлүүлээ дараагийн болонд. Өгний сонголт өөр болчих нэрээ. Очроо гэхдээ ямар амар Захгүй юм байна чамд хөө. Ачиста захгүй. За шалт юм юм. За яах вэ тэгээ ингэ явж. Мизүү Над руу бид яхаар энэ хүмүүс энэ мизүүгийн хамаг болчин татцсан байгаа. Энэ доошо кофенд буулгачуд гарч ирэхгүй юм болт юм болов. Доороо тэрчгээр үлдчих тийм болов. тэрүүгээр бас кофенд яваад ир гэж хэлээд шүү дээ. Бид нар энэ чинь найруулагчгүй бүр баларна шүү дээ. Ингээд өнөөдрийн Улаанбаатарын өглөөгийн дараагийн болон буюу 2 дахь гэр минь эхэлж байна. Тэгж. Эхлээгүй сая яваал байлаа шүү дээ тий. Тийм байна. 2 дахь гэр минь эхэлж байна. 2 дахь гэр минь булангийн маань өнөөдрийн сэдв болвол байгууллагын соёл гэсэн сэдвээр ярих гэж байгаа. Байгууллагын соёл. Гэтэ бид нар амар сериосны ярихгүй мэдээж. Энэ дунд би бас та хоёр дээр тоглоом тоглуулна. За. Тэгээ энд мэдээж байгууллагыг удирдах байгаа бас байгууллагыг удирдахаасаа гадна байгууллага дотор ажиллаж байгаа Танай байгууллагад байдаг гой соёл юу вэ, тий? байгаа хүмүүс ч гэсэндээ байгаа штэ энэ дотор чинь. За ингээд та дээр хамгийн ихний тоглоомыг нь тоглох уу? За тэгээ. За тэгвэл тоглоом тоглохоос өмнө сонсогч танаас болон хоёр манай хоёроос асууя. Одоо яа Миний хоёр. миний хоёроос асууя. Сонсогч танаас болон миний хоёроос асууж байгаа шүү. Энэ юу вэ гэхээр байгууллагын соёл гэж таны бодлоор яг юу гэлж байгаа вэ? Комент бичээрэй манайхаа. Бас шууд залгаад ороод ирж болно. 1146 104 5. Танихгүй ороод ирсэн шиг л мэдрэмж өрөөс гарчихгүй. Айгу амархан штэ наад чи. Байгууллага чи хэрвээ соёлоо гэдэг нэртэй хүн байвал тэр чин байгууллагч соёл. За. Байгууллагын соёл гэж юу вэ гэдэг байгаа шүү дээ. Байгууллагын соёл гэдэг бол дотоод уур амьсгалыг л хэлж байна. Өөр яах вэ? Тэгээ бүр шинжлэх ухааны талаас нь ярих юм уу сериосны? Ярих гэдэг юм уу тэр гэж. Ярих гад үзэлтэй. За тэгээд ингэдэгий. Байгууллагын соёл гэдэг нь ер нь яг хүн өөрт нь тааламжтай аюулгүй байдлыг мэдрэхээр те тархинд нь допамин ялгарч идэг. Ямар юм аа? Допамин. За тийм байдас ялгарч идэг зэ. тархинаас нь бодис ялгардаг гинэ. Сонсогч холбогдоод байна. Оо за. За сонсогчтой холбогдъё. Байна уу өглөөний мэнд? Сайн өглөө мэнд. Бас сайн байна уу та? Сайн байна. За. Сая сонслоо нэг байгууллагын соёл гэдэг. Яг соёл гэхээр яг тийм юм хэлнэ гэсэн нэг юм айгүй хэцүүлж чадвал яг. Бид гурав хүнтэй андуурцаа танилцсан хинтэй холбогдсон бэ? Цэги. Цэги. За цэги биднийг хаанаас сонсож байна? Сайхан амарсан уу? За хөө. Хүүхдүүдээ хүргэж өгч байна. Одоо энэ хорон тойрноос өгч байна. Зөв. За байгууллагын соёл гэдгийг цэгийн хувьд юу гэж бодож байна вэ?
Яг нөгөө захирал өдөртөх ёс гэхээсээ илүүтэй. Захиралч ер нь өдөртөх халбар шалтгаалж бие биенийг хүндлэл юм болоо. Хүндлэл байгуулгын соёл нь тухайн байгуулгын бие биентэйгээ харьцаж байгаа хүндлэл те. Тэ. Аха. Найрсаг харилцаа гэх юм уу? Одоо нэг удаа 12 сараас ажиллаж байгаа. 12 сар. Тэ 12 сараас хойш. 12 сараас хойш аха. Аха. Тэгээд хийдэг газар ажиллаж. Тэгэхэд одоо өмнөх хоёр газар нь болохоор нэг л жоо тийм хөндөй гэх юм уу да. Аха. Энэ болохоор яг нөгөө цалингаас гадна урамшуулсан аюу боломж. Тэгээд тэр нь юугаараа харагддаг вэ гэхээр багаараа өөр ажилтай. Нэг баг нэг 10-20 хүнтэй. 10 сар үрдэ. Баг л одоогоор 15 хүнтэй. Тэгээд зөвхөн нэг хүнд нь оноогдсон ажлыг тэр хүний ажил биш. Сарын эцээр болохоор яг багийн ажил гэж дүгнэдэг. Оо, бас нэг юм багийн уур амьсгалыг гоё болгох нь тий. Тийм байна. Тий. Одоо жишээ нь би өөрөө уул нь яг хариуц нэг чиглэлийн ажилтай ч гэсэн сарын эцээр өөрийнхөө ажлыг дүгнүүлнэ. Миний ажлаар бас бусад хүмүүсийн ажлыг дүгнэдэг. Тэр нь урамшуул цалин болж байгаа. Тэгээд аюу боломж явсан хүн бол гомдох хоол. Тэрийг ер нь байгуулгын нэвтрүүлчихвэл бас зүгээр л. Ааха. Бага болгоод тэгээ багаар нь дүгнэх системтэй тий. Тий. За ястой гоё соёл өшөө надах чаа. KPI дээр нь болохоор яг тухайн хүн хийж байгаа ажлаасаа KPI яавна. Давхар багийн ажлаасаа KPI яавна. Хөөе, наад чинь нэг сонь мэддэг компани шиг санагдаа явчлаа. За хэлэхгүй. Наад компани чинь тухай бас сонсч ирсэн шүү нэрээ. Байгуулгын ажилчид нь бүр ажилдаа маш дуртай гэдэг байгаа шүү дээ, тий? Тий, энэ нэг системээсээ болоод их гоё байгаа гэсэн. Тэгээд нэг их дарамт шахалт байхгүй. Ерөөсөө л барилддаг зарчим нөгөө сургуульд оюутан багт манай нэг багш тэгж зааж ирсэн юм да. Цаашдын амьдралаа та нар үйл ажиллагаанд зарчимч бөгөөд хүнлэг ханддаг. Тэгэхээр яг тэр үгний утгыг бол би энд байгуулгаас айгүй хавдаг. За ястой гоё. Ер нь хортой соёл гэж байна уу? Зарим байгууллагт одоо өмнөх туршлагаас ч юм харвал хортой соёл гэхээр тогтцсон бүр нэг юм шаал деми соёл гэдэг. Ховж явдаг да. Ховж. Тийм. Ер нь бол ажил багтай хүмүүс л их ховж ирлээ. Завтай хүмүүс те. Тийм, завтай хүмүүс. Би ч өөрөө тийм ховж ивнээс ховж өөдөөс ер нь жоохон ховж ивэх гэдэг бол чи ясаа ажил багтахаа хөө. Ажил чинь багтаад байна уу гэ? Дараа нь өөрийгөө ч ховж ивнээс холоор байж тэгээ амар бай. Тийм ээ тий. Тийм шүү. Ховж бол нэрээ стонероо хортой соёл баха. За маш их баярлалаа хөө. Хин блэ нэрээ? Цэги. Баярлалаа Цэги. Өнгөрсөн 7 хоногоос танахыг сонсдог болов. Янзын шүү Цэги, баярлалаа. Одоо ингээл хамтдаа байд юм штэ, салж хагцгүй штэ. Ааха гэнэ. Цэгийн манай нэг юм асууч, шинэ ажилчдын ер нь хэр яриулж байна? Яриулж байна, ярихсаа байхгүй шүү. Байхгүй юм уу? За би зүгээр төрөний юу холбож ойлгосон. Баярлалаа. Баярлалаа Цэги. Амжилт хүсье. Гэхдээ нэрээс үгүй соёл миний бодлоор ингэж бодоод байгаа байхгүй хоёроо. Нэг юм хортой соёл гэж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Байдаг. Түрүүнийх шиг юм ховж ивч гэх юм уу те нэг байгууллагт бүр нэг юм тогтцсон юм байдаг шүү дээ. Одоо жишээлбэл өнгөрсөн 2-7 хоногийн өмнө чөлөө манай инхүүш ярьжсэн шүү дээ. Нөгөө нөхөр нэг шинэ ажилд ороод нэг юм байгууллагаараа нэг юм уудаг соёлтой. Айгуу тийм онцгүй. Тэгээд за дахиад нэг сонсогч. Байна уу? За дахиад явах гэнэ. За хоёга. Өөр дугаар дээр болно гэдэг. Өөр дугаараас бас болно. Яг бид нэг тэгвэл танихгүй байна өөрөө чи. Өөр нэр нь хэлээд орж ирмээр юм уу? Юм тэгдээ зүгээр юм дээ. За тэгье. За хоёга байгуулгын соёл. Байгуулгын соёл би нэг анх багш болоод байж байхдаа нэг хүүхдийн байгууллагт орлоо. Цагийн багшаар. Миний нэг сургуультай онцон багшийн цалин авдаг байсан газраас илүү цалин. Одоо тэр өгч байгаа цагийн багшийн цалин үнэхээр надад бол нэг
Хоёгаа байж байгаарай. Ярихаас өмнө хэрвээ хөгжмөө сонсож байгаа бол хөгжмөө бүр ингээд унтрааж байгаа утсаараа сонс. Тийм. Тийм, Зөв. хандаад зүгээр. За. одоо шүү Энэ дээ, нэг хоёгаа биш өөр хүн холбогдсон учраас дөрмийн мэдгүй байх шиг байна тий. Тийм байна. Тэгдэж шүү. За. Тэгээд тэр цайлан надад харагдсан. Хаалгасны шалтгаан юу гэхээр тэр донд удаан баймаар санагдсан. Зөв. Тэр хамт олон. Тэгээд ерөөсөө ингээд би энийг гоё хүндэлж байгаа. Тэр би энийхээ орон зайд үйл алдах. Тэгээд арчмууд нь ингээд би энд бас их гурам өгж байгаа хэв шинжүүд их харагдсан. Тэгээд тэр газараа би 8 жил ажилласан. Янзи. Банк одоо бусад гоё юм өгөөчтэй гэж байдаг шүү дээ. Үйлдвэрлэж байгаа хүмүүстэй их гоё өгөөчтэй тий. Яалтгүй тэр зүйл гарахаас гарахгүй тийм орчин байгаа байхгүй. Хамтрал тий би энд ингээд ажил өгж байгаа, би нэг хөндлөж байгаа. Тэгээд одоо эхнэр бүтээ одоо нэг төрөмс байгуулгатай. Тэгээд манай эхнэр хүртэл ажлын байран дээр одоо өгшаар гэдэг. Тэгэн штэ тий. Ажил бол ажил. Ажил бол ажил тий. Амьдрал бол амьдрал. Тэгээд ингэвгүй энэ чинь ажлын орчин ч өөр шүү дээ. Тийш штэ. Босод хүмүүсүүд бас энийг бас ийм байдлаар өгөлтэй. Гэхдээ ихнэр нөхөр нь яах гэдэг нь бид нэг хэцүү үү. Тийш дээ. Эн чин гэрт нэг өөр, ажил дээр нэг өөр. Хамт олонний уур амьсгал хүртэл тухайн үед нь өөрчлөгдөнэц. Одоо жишээлбэл ханаа гэж дуудаал ингэх чинь те. Тэгээд ихтэгэхээр чинь нэг ховын шиг яваад ирчихэж байгаа байхгүй. Ажлын байна. Тэгээд байгууллага ер нь яг манай яг өөрийн энэ ховын гişл бол одоо 10 хүнтэй. Маш олон хүнтэй газар ингээд нэг гэр бүл байна гэдэг бол бас жижиг моргуудын юм бол гарнаа. Тэгнэ. Тэр чинь ер нь бас баг хин нэг найдах байх шалтгаан болж байгаа байхгүй. Хоёгаа. Байгууллагын соёлоос шалтгаалаад тухайн хүн тэр байгууллагт ажиллах хүсэл нь илүү нэмэгддэг үү? Тэг штэ. Хүн татчих штэ тий. Одоо би зүгээр би тухайн үед бол 150 мянган төгрөгийн цалинтай байлаа. Энэ байгууллагт 20 мянга авчихсан. Хариу ажиллаа. Тэгээд 7 хоногт 2 удаа ажиж байгаа л байна. Гэтэл яг тэрлүүгээ илүү тэмүүлээд ингээд хүний татах чадвартай шүү дээ. Тэр гоё хамт олон уур амьсгал гэдэг юм чинь. Тийм зүйлийг хардаг. Яг цалин мөнгнөөс илүү уур амьсгал айгуу чухал тий. Уур амьсгал шүү дээ. Тэгэхээр ингээд ажлын таатай нөхч орчин болоо явчихна. Тэдний нэг их амар том амбицтай юм дээ шийдэм том группүүдийн хэмжээнд ажилладаг юм аа гэхэд ажлын газар нь гоё байх гоё гэж байгаа. Яг үнэ. Тэр үнэ. Харилцаж байгаа дотор нь ажиллаж байгаа хүмүүст ч гэсэндээ тий. Ажиллаж байгаа хүмүүст ч гэсэн. Хинч тухайн хүчигээд орж ирэхгүй л байхгүй. Ямар ч хүний асуудлыг хаалганыхаа тань үлдээгээ зам байна уу гэдээ ухтаад авч чаддаг. Иймэрхүү гоё уур амьсгал ухтаж авсан юм хамт олон байвал. Нэг хүн байна уу 10 хүн байна. Юу самаагүй. Яг зөв. гэж яваад. Тэгээд бид нар бол заавал тийш хилэн байдлаар ажиллахаас илүү тий. Тэгээд байгаа газар явахгүй өөрөө зэвий зэмтгэхээр соёлтой боловсралтай юм байх юм бол энэ тэр ирж байгаа нэг тэл өмчлөл илүү төрөндөө. Үнэ. Тэгж л яваад. Би танаа FM-ийн нэг очиж ирсэн да. Маш олон жилийн өмнө. Тэр гэр бүлээ радио гэдэг. Бид чинь MP гэдэг билээ одоо бидээ сонсдог шүү дээ тий. Тэгж анх сонсдог байхад чинь танаа нэг гоё юм сургамжтууд их явдаг байсан байхгүй. Бараа. Тэгээд ямар гоё. FM-д дурлж байгаа байхгүй. Яг нэг хэсэг тий. Бүр модны үе байсан шүү дээ бүр. Тэгсэн. Модны үе тий. Тэгээд тэний дараа MP гарч ирэл дуугараад MP дөрөмөр үгээд ингээд хөгжсөн болохоор анх бол тийм л байсан. Тэгээд нэг хөгжмөл авдаг гэж байгаа. Тэгээд тэнд танаа байгууллагаас чад ерөөсөө нэг юм гэр дандаа гоё гарч байгаа юм. Ямар гоё юм бэ гэх. Тэгээд хүн чинь нэг юм тасамтгаш тий. Тэгээд ингээд хөвсөл явчихдаг. Ёстой тийм штэ манайх. Ёстой. Бүр хоёга тий. Нөгөө нэг яг наад дээр чи хэлэхэд бүр манай захирлын өрөө сүулдэ бүр айлын гэр шиг болох гээд болдгоо. Айлын гэр шиг болох гээд болдгоо. Сүулдэ бид нэр зарим нэг юм гаргалаа шүү өрөөнөөс. Харин хүчээр гаргалаа шүү дээ. Одоо ч гэсэн хിവэрэ байгаа шүү гэж хоёгаад хэлмээр энэ тэгж жагаад нэг зочлоорой. Би танад нэг очноо. Тэгээрээ. Бид нэг очих гээд нэг бэлгээ авах гээд очих гэсэн чинь нэг багшаал олдохгүй нэг замын нөгөө талаар очсон чинь. Манайх ч өөрөө тустай хашаатай юм чинь зогсоол байгаа шүү.
харин залхуураа тийш ирэх гэж. Чи залхуурахгүй яг эргэж орж ирээд Эркатай уулзъя гэж хагаад намайг дуудуулж уулзаад нэг аяг кофе чануулж уучаад гараараа заяа. Тэгээ. Би бол танаад FM-ийг сайн байхад бэлгийг сайн байхад. Надаа. Хөрхи. Тэгсэн чи одоо 2 хоног гээд 2 хоног дээр нэг яачих гэж явж байгаа. Тэгээд оцод дуурал саль үсхийсэл гэдэг шиг. Тэгнэ. Яг тэгдэг шүү. Тэгсэн байна. За баярлалаа хоёга. Тэгээрээ заавал ирээрээ. Баярлалаа хоёга. Баярлалаа. За баярлалаа. За одоо ингээд комментүүдийг хүргэе заяа. Байгууллагын соёлын талаар бид ярилцж байгаа. Байгууллагын соёл дээр маш олон хүмүүс коммент бичсэн байх шүү. Түрүү цэгийг залгсан шүү дээ. Тэгсэн. Цэгийг залгахад яг нөгөө нэг Захирал шиг дуурсан гинэ. дуурсан байхгүй юу? Яг тэгсэн. Тэгж бодоод залгаад ороод ирлээ гэсэн. Гүг заяа яриа яг тэгж бодоод гэж авсан. Тэгээд дараа нь ярьсан чинь биш болоо явцсан байхгүй юу? Тэгсэн. Тэгсэн чинь эндээс хүмүүс яг анх тэгж сонсон байгаа байхгүй юу? Богитой адилхан ярьдсан байна гинэ. Тэгсэн. За ингээд цаашаа явж байна. Байгууллагын соёл нь харилцаа хандлага хүндлэл юм аа. За манай байгууллагын захирал байгууллагын соёл бол удирдлагын шууд толин тусгалаа. Тиймээс гоё соёлтой бай гэвэл удирдагчаа хөвгөл халамжил дэмж санаа тавьгинэ өөрлөгөө хэлж байна. За. Тэгвэл нөгөөх чинь байдгаа бариадлаггүй авна гэж хүлээх биш өгнө гэж үйлдэх хэрэгтэй. Удирдлага нь уур амьсгалыг бүрдүүлж шийднэ гэсэн байна. За тэгээд цаашаа нэг доор байсан тэрийг үргэлжлүүлчихье. Удирдлага хүнийг та хаяач гэсэн хайрлаж яв. Энтергээд шүлэг санаанд орж штэ. Илүү ихийг хариуцах тусам илүү их буруутгал дунд байдагч илүү их хайртай учраас илүү их хариуцлага авч зүтгэдгээ гэж бичсэн байна. Миний хувьд одоо ч радио бол үнэхээр гоё модны байдаг. Илүү үнэн бодит амьдрал сошиалаас одоо бүр залхаж байна гэсэн байна. Сошиал бол бас хэцүү штэ. Үнэ. Тий. За тэгэнгүүт дараагийнх нь. За юу яг тэр нөгөө эхний битснийх нь дараагийнх тэр нь оюун агч юм коммент байна. Байгууллага маань сүүлийн 10 сар байр жаахан гоёмсог болсон доо. Автобусны гадаа болсон би л өөрөө тэрэгцэртэй болсон болохоор миний хамт олон за ер нь бол манайхан өөрсдөө гэсэн автобустай болсон гэж ахшиггүй шүү. Ер нь байрны гоё болсон байгаад байгаа юм байна. За тэгээд нөгөө нэг их ч өөрөө тэрэгцэртэй учраас нөгөө нэг орж гарах боломж нь бас жоохон хязгаарлагддаг юм байна. Тийм тэрнээс гоё яанаа гоё байгаа юм байна. Тийм байна. За болроо хортой соёлтой байгууллага маш их хил амтай ажил үйлсэн дэвждэггүй харагддаг. Цалингаас илүү хамт олонний уур амьсгал урамшуулах систем, санал санаачлагыг дэмжих систем, сонсох систем, хамтарч явах системд татагдмаар байгаа нь эерэг соёл юм да гэсэн байна. Тэгээ манай ихнэр нөгөө нэг ингэдэг байхгүй юу? Барилгын компанид ажил байгаа шүү дээ. Тэгээд өөр нэг барилгатай холбоотой нэг компани соёлыг сонсоод надад ирж ярьсан нь түрүүний нөгөө манай цэгийн компани мөмөндөө. Барилгын одоо материал нийлүүлдэг нэг компани байгаа. Эднийх бүр яг ингэж аягүй сонин компанийнхаа бүр шаал өөр соёлтой гэдэг аахгүй юу? За манай нөхрийн ажилдаг байгууллагын захирал гэр бүлийн хүмүүс ажилд авдаггүй дүрмтэй гээд намайг аваагүй штэ нэрээ гинэ. Бас байгууллагатаас тиймэрхүү дүрм бас байна. Шинэ 7 хоног сайхан өглөөний мэндэ гээд наран жаргал пэрнлээд нэх орой орж ирж мэдчих юм. Бараг өдөр өдөөс хойш мэндэ. Тийм нэлээд орой орж ирлээ. Манай соёл олон хүнтэй аялалд явахдаа явж байгаа хүн бүрт ганцхан зүйл хэлэх дуртай. Та манай аялалд явж байгаа. Та манай автобус дотор бохоо битгий хаяараа гэж гуйж хэлдэг шүү. Энэ манай хамт олонны соёл бох хараад авдаг жажлах гоё харин хаяараа муухай шүү гэж байна. За ер нь бол аялалд явж байгаа энэ тэнд явж байгаа зөвхөн автобусын дотор гэлтгүү те. Булан дохоо энэ тэнд уулзаж явахдаа ширээний доор моор ингээл. Би яг сая тим юмд нэрвэглээ ш. Ямар хогийн юм бэ? Муухай мэдрэмж төрд юм билээ. Яасан. Өмдөн дээр авчиад ганц хайрлж явдаг өмдөө авч ширээн доор ингээ хүргцэн чинь. Наалтчтیں۔ Бүр өөдгөө санагдсан. Бас л хэцүү шүү дээ. За би PC-ний газар байсан юм л та яаж хаад. Манайхан өөрөө өөрсдийн хувьд яг байгууллагын соёл гэж байж байгаа. Чамаг тоглоомоо тоглуулахаас өмнө хараа очрогийн краш нь очроо юм захисан байна. Хайр дутдаг хүнийг хайрлаач чи очроо минь захирлыгаа сайн халамжил гэж байна вэ. За. Танаа захирал манай захирал чи хөрх юм ингээд нэг захирал учраас хайрлуулахгүй байгаа байхгүй юу? Очроо чи хайрлаад өгөөч. За. Ямар сонир хүн бэ? Захирлыг хэлж байгаа юм тий. Захирлаа захирлаа хүндэл гэж шүү дээ. Ер нь бол нөгөө харилцаанаас харилцаа үүсэж байгаа шүү хүмүүсээ. Тий. Зөв штэ эхнэр нөхөр хоёр нэг байгууллагад ажиллах ёстой дэмий. Чам тийм юм харагдаад байгаа юм уу? Тий. Ялангуяа хэрэлдэж муудсан үед хамт олонний уур амьсгал эвддэг гэсэн гинэ.
Тий. Нэг газар ажиллахаар нэрээ айгүй төвхтэй байдаг гэсэн шүү нэрээ. За дараагийнх нь миний бодлоор байгууллагын амьсгалж байгаа агаар үл үзэгдэх гар гэж боддог. Энгийнээр хэлбэл хүмүүс удирдлага нь хараагүй үед ажлаа ямар хандлагаар хийж байна вэ гэдэг нь соёлын бодит илрэл юм болов уу гэсэн байна. Энэ бол хувь хүний бас хандлага руугаа бол ороо явчих юм те. Нөгөө хүн харахлаар хийдэг биш. Хүн хараагүй байсан ч гэсэндээ хийдэг өөртөө үнэнч байх гэдэг нь тэр хүний өөрийнх нь баг соёл болчих гээд шүү дээ те. Байгууллага гэхээсээ илүү. Та нар цагтаа нэгээгүй шүү дээ. За болиод өгөөрэй. 7 цаг Улаанбаатарт 7 цаг 15 минут болж байна гэд бид цагтаа нээсэн байгаа шүү. За очроод амжилт хүсье. Комедиан дэмждэг шүү гэдэг инфо зэрэг дотор бичиж орж ирсэн байна. За би тоглоом тоглоулъя. За тэгье. За энэ би нэг жишээ хэлье заяа. За жишээ хэлээд та хоёр өөрөө өөрсдийнхоороо тухайн жишээнд хариулт өгнө шүү заяа. 3. Би ерөөс тоо хэлээгүй шүү. Биш юм уу? Тий. Манай байгууллагын соёлд үнэхээр нийцдэг юм шүү. Байгууллагын соёлоос аваа ичмаар нэг хүн байдаг шүү. За юу гинэ дахиад нэг хэлдэг. Ойлгосон. Йоо. Үнэхээр өдөр гүрүүлийн чатны хүмүүстэй сууж байгаа болохоор айгүй хэцүү өмнөхөө мартаад тий. За би нэг жишээ хэлэх гээд байна заяа. Та хоёр тэр жишээг сонсоод байгууллагын яг тийм нэг удирдлага хүн шиг ч юм уу эсвэл байгууллага дотор нь хамт ажиллаж байгаа хүмүүс ямар шийдвэр гарах болоо гэж өөрөө өөрсдийнх нь бодлоор хариулна гэсэн үг шүү заяа. За. Үүнээс бас зүгээр л юм харах гэж байгаа. Сая комент харин 30 минут очроо чимээгүй суулаа гэхлээр сая дуурж шууд ивдэж байгаа тийм. Цаг харсан юм уу? Харин тийм байна. За цаг хараад арай гүжирлэг баха 30 минут нь ч арай юу юм. Энэ бол бузар гүтгэлэг байна. 29 минут болсон шүү. Би яг харсан. Тийм байна. За одоо сонсоорой. Бат. За. Ажилдаа маш сайнч. Бат. Бат ч яг батна шүү. За сонсъё. Байгууллагын соёлоо бодоод сонсчоор байна. Тэгээ. Бат ажилдаа маш сайнч хамт олонтойгоо огт харилцдаггүй. Баяр ёслолд оролцдоггүй. Харин пагам ажилдаа дундчиж хамт олныг үргэлж хөгжөөж уур амьсгалыг засаж байдаг. Цомогтгол болоход та хэнийг нь авч үлдэх вэ? Пагам. Наач тодорхой штэ. Батыгаа авч үлдэх. Батчиг ёрын хүмүүс байдаг шүү бас. Нэг юм ажилдаа ёрын те нэг юм сайн. Нэг хурдаа олон цаас мас зигнүүлээ тавьчих. Юу гэсэн ч үгүй. За. Балмал барьцсан. Хэл мэлээ хаздаг тий. Өрөө түгчиж мөгчиж суугана чинь айгүй. За хөөе би энэ юм асуугаад байна штэ. Батыг авч үлдэх үү? Пагмыг авч үлдэх үү? Гэхдээ ямар байгууллагаас болох юм бэ? Жишээлбэл араа банк шиг байгууллага тийм уур амьсгал хэрэг байгаа мó. Банкнд бол зүгээр жиг тооны машинуудыг авчиж тавиал нэг өрөөнд оруулж хойжлоо. За тийм дураараа юм гэж юу яасан юм? Банкнд ажиллаж үзээгүй хүний л энэ бодож байгаа бодлоо. Харин тийм бас уур амьсгал чухал л та тийм. Уур амьсгал чухал. За тэгэхээр юу гэж вэ? Батыг ажиллаас салах уу, пагмыг ажиллаас салах уу? Би пагмыг авч үлдээд батыг хална. Хэнийг ажиллаас аль нэгийг заавал халах юм бэ те? Пагмыг хална. Цомогтгол явах гэдэг штэ. Чи болдоо чи пагм чин чамд нэмэртэй штэ чи тусуулна штэ чамд. Үгүй бат дээр баха. Үгүй бат нь яадаг гэлээ? Ядар муухай ааштай гэдэг байгаа юм те. Үгүй. Яа тий. Муухай ааштай гэж хэлээгүй. Ажилдаа маш сайн ч гэсэндээ хамт олонтойгоо нэг харилцдаггүй ээ. Жожиг юм байна те. Өрөөндөө суугаал идэв юм байна те. Кофе ч ууддаг юм байна. Ядаргаатай юм бэ юм чи. Хүр заяа юм аашиг. Пагм нь яа нэгсэн. Пагм нь болохоор ажилдаа ерөнхийдөө нэг тийм дундч гэхдээ хамт олонны уур амьсгалыг баян ингэж хөгжөөж засаж яадаг. Заяа. Пагмын нэр нь таалагдах байна. Нэрийг солиод болохгүй. Ямар хайш юм бэ? За. Уу яг заавал аль нэгийг халах хэрэгтэй юм. Хоёулыг нь аваад үлдэж болдог. Үгүй ажлын байран дээр цомгтгол явагдах гэдэг байгаа байхгүй юу? Бат нь яг ингээд түрүүний одоо инхүүшин хилдэг шиг энэ бол ажил учраас бид нар ажлыг үргэлжлүүлэх ёстой. Тиймээс би тэр хүнд арга хэмжээ авсан уу? Авсан. Гэхдээ би хүн гэдэг мэдрэмжээ ингэж бас хайж болохгүй юм байна гэдгээ бодоод түүн дээр арга хэмжээ авсан ч гэсэндээ тодорхой хувийг нь бол гэж өөрт нь өгөхөр арга хэмжээ авч ийн гэж штэ. Тэгэхээр энэ дээр бол яах аргагүй байгуулгын асуудал учраас яана хин нэг нь гомдчихвээ гэж бодож болохгүй байна. Айгу өрөвч байгаа зү. Харин өрөвч. Наадах чи би ингэмээр байна. Тэр хоёрыг халмааргүй. Халдгүй ах энэ хүн. Тэр хоёрыг халмааргүй байхгүй. Захирлыг халмаар. Чийштэй захирлна. Чи өөрөөгөө л халъя л та. Тэр хоёрыг чи эв нэгдэлтэй байлгаж чадахгүй байгаа юм чинь. За өнөөдөр ер нь хоёр дахь гэр буланд би ямар нэгэн байдлаар одоо өөр хүн л авчрах байж дээ. Энэ хоёр хамаагүй хоёр нэмэр алга тий. Ямар ч нэмэр алга яриан тийм сэтэл өгөх юм алга. Аль хэнийг нь вэ? Би бол пагмыг нь авч үлдэнэ. Яагаад? Би өөрөө ер нь жоохон тиймэрхүү хүн. Ингээд хэрвээ хараа
ер нь миний хийдэг би ер нь ирээдүйд бизнес хийвэл заяа. Нэг тийм яг ажлын машинууд надад бол нэг тийм хэрэгтэй юм уу мэдэхгүй байна би бол. Би тийм бизнес баг хийчихгүй байх. Зүгээр яг өөрийнхөө бизнесээр төсөөлөх нь шүү. Өөрийнхөө бизнесээр төсөөлвөл би бол те нэг тийм харилцаан дунд байдаг бизнес хийх учраас надтай ингээ харилцахгүй байгаа хүнтэй би ажиллах ямар ч боломжгүй гэж би бол бодож байна. Тийм учраас бата бай. За батаг хасчлаа, хал ажиллаа. Бата бай. Чи батаг халдаг газар штэ. Пагмаг халах. Үгүй вэж чи батаг халдаг газар ахгүй. Одоо бата чиний захирал штэ. Батаг ястаа халахгүй гэж. За яг хин Эрка нөгөөтлийн авсан ш би нөгөөтлийн авчаа. За. Ер нь бол пагмыг халах ухаа цамхтгал хийгээл те. Яг тэгэхээр тэр ажил чинь яг мэдээж мэрэгжлийн ур чадвар шаардна. Тэгэхээр бат бол одоо чадвартай. Чамтай ярихгүй штэ надад. Тэр хүний тэр ярихгүй байгаа зан чанарыг өөрчлөгдөхгүй байна гэж бодож болохгүй. Өөрчлөлийн төлөө авч үлдчихэж байгаа гэсэн. Пагмыг зүгээр ярьснаас нь болж хаалж байгаа юм уу? Энэ бол зүгээр одоо жишээлбэл та хоёр ингээ хоёр талаас нь авч үзсэн шүү дээ. Энэ жишээлх юм бол яг нэг байгууллагын соёлтой холбоотой байгаа байхгүй. Яг Эркагийн хэлдэг зөв. Тухайн байгууллага ямар соёлтой, ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээс шалтгаалаад харилцаан дээр тогтож гин үү, эсвэл чадвар дээр тогтож гин үү гэдг нь бас ингээ харагдаж байна гэсэн. Яг IT-ийн компани бол нэрээ батн арай дээрвж магадгүй шүү. Магадгүй тийм гих мэтчлэн ингээ явчихдаг гэсэн. За дараагийн зүйлийг би IT-ийн компани бодоол сууж ийлээ. Гэхдээ бас очроо видео шиг хүн тараа батн хэрэгтэй гэж магадгүй шүү бас. Тэр марзганахын би хийчи. Гүй чи батн ажиллаа. Пагм гэвстэй болчихсон. Чи пагмаа аваад үлдээч. Пагма Эрка. Би пагмаг ер нь боллоо. Яг тэгэхээр пагм чинь эмэгтэй хүний нэр байна. Энэ эмэгтэй хүн байна. Манай байгууллагад битэр л байгаа бол ер нь пагмыг нь халаад эмэгтэй хүн ч байж болно шүү дээ. Бastагаа суужсан дээр юм байна. Та нар ямар хааш юм бэ? За дараагийн. За гинт асуултууд орж ирэхэд зочиод ах юм а гинэ. Ашиг. Тэгмээргүй байна. Зочиод агараа гэж шүү заа юу. За тэгээд мэдээжийн асуудал байна. Би бол пагмыг авч үлднэ гэсэн байна. Батн ганцаарчлан ажиллах чадвартай, пагм нь багаар ажиллах чадвартай юм байна гэсэн бол ганаас өгч нэлээд орой өглөөний мэд гэж орж ирж байна. Үгүй хамт олонд бас хэрэгтэй хүн нь пагм хэрэгтэй шүү дээ гэсэн бол эдгээр чинь бүр хоорондоо бүр хэлтэй дунлаа. Энэ араа Бямбравд нь соёлмаа их гой комент хийсэн байна. Бат бол байгуулгын тарих, пагм бол байгуулгын зүрх гэж бодож байна гинэ. За магадгүй пагм байж бат тайван ажиллаа хийж байх ч болно штэ гинэ. Магадгүй шүү. За тэгээ гэрэлтмагийн хувьд бол манай компанид батал хэрэгтэй, пагм ёстой тийм ээ. Зөв шүү. Тийм ээ. Ингмээр юм байна. Энэ хоёрыг дуудаал уулзаал те манай байгууллага ер нь чангарч баларлаа. Мөнгө төгрөг ер нь чангарчлаа. Та хоёр нэг цалин хуваагаад авчих уу гэдэг. Тэгээд хамтд нь байгаад уу? Хамтд нь та хоёр ингээ таах цагаас цагаар ажиллаж чадахгүй. Хоёулаа хэрэгтэй байна манад гэ тэ. Дураараа энэ тэ. За дараагийнх нь болохоор мэдээж нөгөө нэг байгууллагын соёл гэдээ ярихлаар байгууллагын уур амьсгал, хандлага, тухайн хүний ингээл орчин нөхцөл ингээл бүх юмыг ингээл хамарж штэ. Тэгэнгүүт зүгээр энэ тоглоом юм шүү заяа. Зөвхөн радиогоор сонсож байгаа сонсогч танд бас зориулж байгаа гэсэн үг юм. Тэгээд яах вэ гэхээр хэрвээ би танаа оффист очоод нүдээ анаад зогсож байвал надад юу сонсогдох вэ? Тэр мэдрэмжийг надад өгөөч гэж байгаа юм шүү. Та хэдэн цагт ирэх вэ гэдгээс их шалтгаална да. За тэдэн цагт ирвэл тийм юм сонсогдно гэж хэлээ штэ одоо. За тэгээд эсвэл нэг гоё инээд хөөр баяр сонсогдох уу эсвэл байнгын ингээл чи энийгээ хийсэнгүү чи тэрийгээ хийсэнгүү гэдэг тийм юм сонсогдох уу эсвэл кофений ингээл кофе чанагч манагч ажиллаад эсвэл принтер ажиллаад ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнууд сонсогдох уу гэдгийг та хоёр ингээд нэг жишээлээд хэлээрэй заа юу. За манай байгууллага тараа өглөө ирэх юм бол одоо ингийн та хоёр ч одоо нэг байгууллагад ажиллаж байгаа юм чинь би очроо болохоор комедигаа бодчихосоо гэж үзэж шүү заа юу. За би ингийн заяа ингэж хэлье. Танай байгууллагт өглөө эрт буюу өглөөний шоуны үеэр орж ирлээ. Өглөөний шоуны үеэр орж ирвэл доогуур ер нь бол ил хойл юу ч сонсохдохгүй чим чимээгүй анир чимээгүй. Одоо нөгөө бид нар нөгөө юу яах гэж байгаа юм чинь чимээ сонсох гэж байгаа юм чинь те. Анир чимээгүй. Нэг давхар тол ингээд ийм л байна. Тий. Хоёр давхарт ороод ирэхээр ингийн заяа. Тэнцээ нэг нөхөр ингээд компьютер дээр гэд нэг хүн сууж наа. Цааталт нэг гурван нөхөр өглөөний миндэ манайхаа за юу болж ийн малж ийн энэ төр гэдэг гурван нөхөр ингээд солиотой юм шиг ойрлоо сууж байгаа. Энэ бол яг манай байгууллагын уур амьсгал өглөөний уур амьсгал. Өдрийг уур амьсгал бол одоо бидний хоолны цагаар нэг цагаас одоо манай хоолны цаг болж байгаа. Яг тэр уур амьсгал бол шал өглөөг болоод дөнгөж бас нөгөө 9 цагт шүү. 9 цагт одоо жиг хүмүүс ингээд буужигдсан байгаа зэ. Нааша цаашаа болцсон те. Нэг юм авцсан, нэг нь кофе фитвцэн. Кофе уухгүй муу төр гэж мэгцэн те. Нэгнийхээ өрөөгөр нөгөөх нь орцсон бичээ байна уу төр гэж асуусан те. Нэг нь болохоор хаалгаа нэг муухай аштар хаалгаа ингээд дотроос нь түгчих гээд оролтцсон те.
чи ямар төвхтэй юм бэ? Ажил хийлгээч мэлгээч энэ төр гэ те. Нэг нь хаалгын түлхсэн анаас нь. Ямар түүхтэй ажил вэ? За Энэ яг заяа эрх хоёр нэг өрөөний наацаанаас ингэ зогсож байгаа шүү. тэгвэл одоо оройн ээлж рүү явъя. Орой одоо жишээлх юм бол яг танаа комеди руу ороход чинь ямар уур амьсгал чихэнд сонсогдох вэ? Нүдэн анилаа штэ би ороо. Нүдэн анилаа. Аа. За хамгийн дөрөнд яага нүдэн аниад байгаа тэнэг вэ гэл. Нүдэн нэгэжтэй. Юу гэж наана зогсоод байгаа юм бэ гэл. Зүгээр роустлээд эхлэв шиг нэг нөө. Энэ би өнөөдрийн булангаа шал дими хоёр гүнтэй явуулсан гэдэг бүр дахин батгаад байна нэрээ. Яг идэх тэгэх Тэгэн штэ манай чи арын өрөөндөө нэг тэгээ тоглоод нэг роустлол бүр амар зүгээр суулгахгүй тий. За тэгээд шинээр орж ирж байгаа хүн байж штэ. Тэгээд өөр яах вэ? Шинээр орж иж байгаа хүн үү? Өөр одоо Ангуудаа танаа дээр очиод байгаа байхгүй юу? Тэгээд ингээд танаа ингээд Ажилд орж байгаа юм уу? ажлын одоо ингээд орчин чимээгч ингээд сонсгоод байна штэ. Аа. Яг хөө тэгэл Нам гүм суудг юм уу? нэг нэгнээрээ тоглоол нэг нэгээ хийгээл рөөстлөөл нам гүм суухгүй штэ. Нам гом сох. Арын өрөөнд бол тэгэл шугилдаал Хин нэг унтчихэ гэж байхгүй юу? тэгэл инээлтэл юм яриад тэгэл байж гэн. Унтчих гэж байхгүй. Яста төвхтэй юм Байнгын байна. нөө. Тий, яста төвхтэй Хин юм нэгнийх нь ингээд гиз мэдсэн бацалцсан ингээ өвчийцэн сууж ивэл нөгөөдөө шоолоод нөгөө Тий, савж унтлаа инээгээд нэг нэгнээрээ тоглоол ингээл байж штэ. За тэгвэл одоо болцсон орчны төсөөлтөө шүү. Та ч гэсэндээ бас нэг ийм орчноо хин нэгнээр төсөөлүүлээд үлзээрэй. Тэгэнгүүт одоо дараагийн асуултыг нь асуух гэж байгаа шүү заяа. Тэр нь юу вэ гэхээр та хоёр ямар орчинд ажиллахыг хүслэг вэ? би яг манай радиогийн шиг ийм орчинд л ажиллахыг хүсдэг. Ямар байгууллагын соёлтой, ямар орчинд ажиллахыг хүсдэг вэ? Би бол нэлийн хөгжилтэй. Аха. За бусад цагаараа энгийн зэрэг бүгд ингээд цагаа хөгжилтэй байж чаддаг те. Би өөрөө чинь нөгөө нэг юм дэлгүр ороод гарахтаа л хөдөлгчийн танихгүй мөртлөө инээлгээд гардаг те. Тийм хоббитэй гэх юм уу. Тийм Ямар сонио хоббитэй гоё те. юм баяр баясгалан хөгжилтэй ийм уур амьсгалтай газар дуртай. За тэгвэл жоохон хөгжилтэй байх юм бол уур амьсгал хаанч байсан ажиллаж чадна л гэсэн үг Тийм тийм тэгтээ үү? айгу сонио комеди угаасаа хөгжилтэй байх нь тодорхой заяа орон зай. А өдөр FM айгу нам гүм чимээгүй байх юм болов гэж бодсож үгүй шүү дээ. Эрг айгу хотлоо яриад байгаа хөө. Амар тоглоно шүү дээ. Ингээл орж ирэл өглөө сайн байна уу? Өнөөдрөөс хоолнд орно гэж үгүй гэж та хоёр чинь тоглоол эхлэв. Найруулагч надаар тоглоол эхлэн, захирал тоглоол эхлэн те. Ингээл бас л амар хөгжилтэй л байгаа. Одоо хараа очроотой нэг өрөөнд суусан надад бол айгүй гоё байгаа байхгүй. Яг тэгэхээр очроо битэр чинь ингээ өрөөндөө бүр баг ам хуурайгүй суун заяа. Ингээл юм яриа суугаад ингээл чанга инээлтэл ингээл. Тэгээд би ингэдэм байна. Би ер нь өөрийнхөө ингээд ер нь ажигласан чинь ийм байна. Яг ингээд бүр нам суугаад ингээд нам гүн болоод чимээгүй болоод ингээд бичдэг ажил миний ер нь нийт хийдэг ажлын 10% л байд юм бэл. Яг хөө хийх ёстой шаардлагатай. Үлдсэн 90% нь би ингээд ярьжээж ярианаас нь ингээд юм авд юм бэл. Ингээд одоо юу гэдэг бодсон юмаа ингээд би юм болгохоос өмнө заавал очиод ингээд хийлж мэлжээч те. Тэндээс нэр тийм байх болох юм байна нэтэр гэж бодож ингэж цааш нь хөгжүүлж явах чишээтэй те. Тэгэхгүй л бол ингээд юм гарахгүй юм бэл. Ингээл суугаал ингээл те ингээд суугаад гарахгүй юм бэлээ. Гэхдээ яг зарим хүн бол суугаал идэг юм байлээ л те. Тий. Сууж иж гардаг хүмүүс байдаг л да бас тий. Тэгээд хоёрын яриаг ингээд үргэлжлүүлмээр ч байна. Үнэхээр бас чухал зүйлүүдийн талаар ярьж байна гэдэг комментууд зөндөө шүү. Комментуудыг хүргэе. Яг нэвтрүүлгийн манаас өндөрлөх цаг төгсөж байгаа учраас гэст дуусгая тий. Надад бол батал хэрэгтэй байна. Пагамтай ажиллаж үзсэн дими юм бэлээ гинэмээ. За тэгээд хоорондоо харилцаж байна. Манай байгууллага бол хамгийн түрүүнд бүгд автобусаа тойрон тэгээд автобус асаах гэж чимээг харна. Орой бол манай жолооч нар ууртай нөгөө л үгээ хилээд бох наасан газар ууртай байдгаа гинэ. Тэрийгээ түгээж явдаг ахна шүү дээ. За тэгээ өглөөний мэнд гээд манайхан нэлээд орой орж ирээд байна. Заримдаа yoolж байгаа эмэгтэйчүүд. Заримдаа дүл гэд орилох. Заримдаа бип гэсэн дуу хаан байгаа юм шиг санагдчихэв гинэ. Шууд түрк тасаг санагдчих. Түрк тасаг биш үү? Йоо хүлээ авах байх те. Хамаг дурсамжууд 3 би дурсамж төрөхгүй гэдэг бас нэг хашгираа хүмүүс. 25 жилээ сайхан тэмдэглэсэн үг нэ. Сайхан тэмдэглэсэн. За Ой ингээд ганаас өгч ингэнэ надад одоо бат хэрэггүй надад мина хэрэгтэй байна гинэ. Тэр чинь нөгөө нэг доошоогоо өөрсдийнх нь хоорондоо харилцсан юм. Тэрийг уншчих би. Тэрийг нууц чинь билүү яаж мэдлээ шүү дээ энэ чинь бол. За ингээд бодох юм бол ер нь байгууллагын соёл гэдэг сэдвээр өнөөдөр бид нэр ярилцаад дуусч байна. Байгууллагын соёл гэдэг нь болохоор нэг өсөндөө тухайн байгууллагын зарим нь бичигдсэн, зарим нь бичигдээгүй хууль байдаг байхгүй юу? Тэгдэг. Ер нь л бичигдээгүй хуулиар их хөтлөгддөг доо тий. Тэгдэг. Тэгээд тэр хуулийнхын дагуу тухайн байгууллагын хүмүүсийн харилцаа, уур амьсгал хаашаа чиглэж гэн, юу хийж гэн, юу хийж бүтээх гэж гэн гэдг нь яг аргагүй нөө түрүүн нэг сонсогч маань комент бичсэн шүү дээ. Удирдлагаас бас их шалтгаалнаа. Тухайн удирдлага хаашаа хэрхэн яаж чиглүүлэх
хөгжүүлж байгаас их шалтгаална гэж ярьж исэн. Тэгээ байгууллагын соёл бол компанийн нь өөрийнх нь ерөнхийдөө нэг өсөндө дархлаа гэж ойлгож байна. Тэг нь яг үнэ. Дархлаа сайн байх юм бол ямар ч хямрал, ямар ч бэрхшээл, ямар ч асуудлыг ингээл нэг дархлаатай нэг хүүхдүүд чи ханаад хүрсэн ч гэсэндээ айгүй хурдан хөнгөн тусаал гарчдаг штэ. Хямрал хүртэл хямралтай хөнгөн ороод тэгээ байгууллага хамтаараа давчихна гэсэн үг байхгүй. Харин дархлаа султай байх юм болвол тухайн байгууллага нэг хямралд өртлөө нэг хэцүү юмд оллоо тэгэл амархан бөөндө буугаад хүчдэг тийм л болно л гэсэн үг. Тэгэхээр танаа байгуулгын соёл, танаа байгуулгын дархлаа хэр байгааг та бас нэг бодоод үзээрэй. Тэгээ бүр өөрөө тэр дархлааны нэг хэсэг нь байна уу гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй. Хин нэгнээс л зөвхөн дархлаатай байхыг хүсээд байна уу гэдгээ бас харах хэрэгтэй байгаад байна. Байгуулгын удирдлага нь ажилтнууд нь удирдлагаасаа нэгдэг юм биш. Энэ бол хамтын нийтэн дундаа хөгжүүлдэг дархлаа юм шүү гэдгийг хоёр чухал комент орж ирсэн байна. Энэ хоёрыг уншчих тэхөө. Уншихгүй бол хайран байна. Аленка Ева ингэсэн байна. Айхтар сэдв хүндэжээ. Даач саял сулрлаа. Эрт орж ирсэн бол донгосч ихгүй юу гинэ. Үгүй яасан бэ? Бямбравдын соёлмаа болохоор ингэсэн байна. Надад бол урт хугацааны доктортой соёл бүтээхийг сорж байвал зүрхээ пагмиг бол явуулахгүй. Орчин үеийн манлайлалын чиг хандлагыг пагмшиг хүмүүсийн багийн сүнс гэж үзэн тэдний ажлын гүйцэтгэлийг нь дэмжиж авч үлдэх нь илүү ашигтай гэж үздэм байх шүү гэсэн байна. За баярлалаа. Тэгэхээр соёл бол аюул чухал юм. Соёл бол аюул чухал. Соёл бол танай байгуулгын дархлаа шүү. Дархлаагаа та бүхэн чанартай өнгөрүүлээрэ, чанартай авч үлдээрэ. Өнөөдөр Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд чаргаж байна. Радио 1-р студиуд Эрка Очро заяа найруулагч Мисо ажиллаа. Мэдээж дэлхийн Монгол улсынхаа үнцэг булан бүрээс бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш яг цагтаа эхэлнэ. Цагтаа эхэлсээрч байгаа. Цагтаа эхэлсээрч байх болно гэдгийг хэлье. Тий, одоо зарим нэг хүмүүс бол цагтаа эхлэегүй энэ гэсэн одоо гомдол мэдүүлсэн байлаа. Маргааш ороод үзэхгүй юу те? Хэлээч гэж бичсэн байлаа шүү. 7 цаг 15 минутанд ороод ир. Харъя. Өөрөө хайлээ. Тэгэ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болъё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Давтаад нэг хэлээд гэсэн шиг. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио